За бүгдээрээ сайн бацгаана уу? Бүгдэнд нь орой мэндийг хүргэе. Сайн байна. Тэгээд Мосийн болон шүтээсийн оюутнууд нийлээд нийгмийн хариуцлагын хүрээнд 10 жилийнхаа дүүн нөхцөл зориулаад одоо сонсогдлоо. За бүгдээрээ сайн бацгаана уу? Мэргэжил таниулах тэр тусмаа IT мэргэжлийг илүү таниулах зорилгоор энэхүү лайвыг хийж байна. За тэгээд өчигдөр би нэг группээр пост хийсэн. За IT мэргэжлээс сонирхож байгаа залуустай зориулаад хэдхэн залуус зориулаад зөвлөгөө өгье гэсэн чинь надаа эхэндээ 5-6 хүсэлт ирээд за тэрний сүүл рүүгээ бүр 100 гараад явсан. За тэгээд энэхүү 100 дэх хүмүүс нэг бүрчлэн хариулах боломжгүй учраас тэгээд шууд энэхүү public live-ыг хийж байна. За тэгээд энэхүү хүсэлт өгсөн бүх хүмүүсээс асуултууд авсан. За над дээр нийт 100 гаруй асуултууд хурж ирсэн. За тэгээд тэднийг энэхүү инфиц зэгцлээд одоо нэг 24 асуулт над дээр байна. За тэгээд өнөөдөр болохоор энэ 24 асуултанд хамтдаа хариуцах болно. За тэгээд лайв дээр хамт байгаа зөвлөгөө өгч байгаа хүмүүсийн эхнээс нь танилцуулъя. За хамгийн түрүүнд энэд бас Монголдо технологийн тэргүүлэх компаниудын нэгт ордог iTools компани гүйцэтгэх захирал хатагтай Б Тамир. За тэгээд энэд бол эмэгтэй хүн IT-ийн салбарт хэрхэн амжилттай явж болохыг айгуу тод жишгээр харуулж авч байгаа хүмүүсийн нэг нь. За тэгээд та бүхэн data scientist болон за эмэгтэй хүн яагаад IT салбарт орохоос айдаг. За тэгээд IT салбарт орсон эмэгтэй хүмүүс яагаад ирчүүдээс илүү амжилттай явдсан бэ гэдэг талаар хатагтай Тамираас илүү дэлгэрэнгүй сонсноо гэдэг итгэлтэй байна. За дараагийн төвч нь болохоор YouTuber Фантасан буюу Ялгуун гэдэг залуу. За сайн ялгана. За сайн бацгаана. Энэ жил шүтээсийн мэдээлэл холбоо технологийн сургуулийг системийн аюулгүй байдал мэргэжлээр төгссөн. За одоо болохоор систем центрийн сургалтын газар багш хийдэг. За олон улсын ёс зүйн хакер, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн. За тэгээ хамгийн гол нь болохоор YouTube дээр IT-ийн талаар маш олон монгол хэлтэй контентуудыг үйлдвэрлэдэг ийм нэгэн тууштай залуу байгаа. За дараагийнх нь болохоор Тэмүүжин гэдэг залуу. Сайн уу? За манай Тэмүүжин маань нэмэхэд бол гол зорилго нь full stack developer болохоор зорж авч байгаа залуу. Front-end болон back-end developer гэсэн үг. За үндсэн мэргэжил нь болохоор Mosийн software engineer буюу програм хангамжийн ангийг төгссөн. За одоо болохоор Bolor Soft гэх компанид ажиллаж байгаа. За тэгээд оюутан байх хугацаанд 2017 онд Hacom гэдэг мэдээлэл технологийн клубыг байгуулад за тэгээд оюутан байх хугацаанд тэргүүнээр ажиллаж байсан ийм нэг мундаг залуу байгаа. За дараагт болохоор TechSama гэдэг ноён тэргэл. За мэдээллийн системийн мэргэжилтэн. За одоо Apple гэдэг компанид төслийн менежер гэдэг тийм ээ. За тэгээд та бүдэд өнөөдөр мэдээллийн системийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарч өгөх болно. За тэгээд хамгийн сүүлд нь миний бие Баталцээ. За одоогоор бол ерөөдөө бол оюутан Монгол Улсын их сургуульд програм хангамжийн чиглэлээр 3 дахь төвшөнд суралцсанаа. За тэгээд одоо хэдүүлээ шууд асуултуудаа ороод явъя гэж бодож байна. За хамгийн ихний асуулт. Мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгөөч гэсэн асуулт байна. За энэ талаар хатагтай Тамир та өөрөө үзлэлийг хуваалцаач. Бүгдээрэнд нарай минь хүргэе. Тэгээд орой цаг заваа гаргаад хэрхэн ямар мэргэжил одоо сонгох тухайгаа бодоод тэгээд бидэнтэй бас сэтгэлдээ хуваалцахаар бидний зөвлөгөөг сонсохоор хүрэлцэн байгаа бүх залуучуудаа дахин орой минь хүргэе. За мэргэжил сонголтын хувьд гэвэл миний хувьд өөрөө одоо телевизийн нэвтрүүлэгч хөтлөгч болох юм сонирхолтой байсан. Тэгээд радио телевизийн дээд сургуулиас урилга авсан боловч одоо аав ээжийнхаа зөвлөгөөг дагаад Монгол Улсын их сургуулийн хятад судлалын ангид орж исэн. За тэр нь яагаад вэ гэхээр Монгол Улсын их сургууль гэдэг чинь өөрөө их том сургууль штэ. Тийм болохоор миний охин энд орж сураа гэдэг. Тэгээд энэ мэрэгжлийг одоо сонгон суралцжээ. Гэхдээ мэрэгжилдээ тийм өөрөө сонирхолтой байгаагүй ч гэсэн өссөн юм руугаа хүн өөрөө ингээд эргэлт буцалтгүй яваад л байд юм байлаа л дээ. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр залуучууд маань ерөөсөө л
өөрөө юунд дуртай байна, юу хүсэж байна гэдгээ, юу мөрөөдж байна гэдгээ хамгийн түрүүнд сонсох хэрэгтэй юм болов уу, мэдэх хэрэгтэй юм болов уу. Эцэг эхийн одоо зөвлөгөө чухал, ирээдүйд одоо ийм мэрэгжил илүү өндөр цалинтай байна, ийм мэрэгжил илүү эрэлттэй байна гэдэг нь чухал, зөвлөгөө нь чухал боловч чи өөрөө яг юу хүсэж байгаа тэрийгэ доторх хүнээ маш сайн сонсох нь хэрэгтэй юм болов уу гэж боддог. Миний хувьд ягаад IT-ийн салбар руу ингээд уусч ороод өнөөдөр IT үйл явцад компани захирлаар ажиллаж байгаа вэ гэвэл IT би өөрөө миний одоо хийж байгаа ажил маш олон хүмүүсийг happy, стрессгүй, тэр олон хүмүүсийн цаг завыг хэмнэсэн ийм байгаасаа гэж миний өөрийн хүсэл байдаг учраас би энэ IT-ийн салбар руу орж ажилласан байгаа. Ягаад гэвэл бид нар энэ мэдээллийн технологи гэдэг одоо салбар бүх салбартаа уялдаж байгаа. Энэ бүх салбар одоо энэ салбаруудыг уйж чадсанараа өнөөдөр энэ мэдээллийн технологийн одоо бүх одоо ололтууд, нээлтүүд нэвтэрч чадсанараа жишээ нь адаглаад чи банк орохдоо тий санхүүгийн салбараар үйлчлүүлэхдээ чи өнөөдөр гар утсаа ашиглаж чадж байгаатай адилхан миний хүсэл зорилго ч гэсэн тийм байсан. Цаг хугацаа хүмүүсийн алтан цагийг одоо хэмнэх юмсан, хүмүүсийг стрессгүй happy байлгах юмсан гэдэг үгнээс энэ салбар руу орчихсон байгаа. Тэгээд миний мөрөөдөл, миний зорилго, миний алсын хараатай одоо яг нэг чигт явж чадж байгаа учраас мэдээллийн технологийн чиглэлийн салбарт ажиллаж байна да. Тэгэхээр юу хэлэх вэ гэхээр өөрсдийгөө л ерөөсөө сонс, юу хүсэж байна, юунд дуртай байна. Хүн баярлуулахтай happy гэдэг бол чи өнөөдөр ямар мэрэгжил надад тохирох вэ гэдгээ жоохон нухацтай бодож үзээд шийдвэрээ гаргаасай л гэж хүсэж байна да. Баярлалаа. Өнөхөр сайн хариулт байлаа. За тэгэхээр дараагийн асуулт. За IT чиглэлээр суралцахад ажлын байр хэрэг байдаг вэ гэж байна. За ноён Тэмүүшнээс асууя. За сайн санаа. За тэгээ бүгдийн тийм юм өгөргий. За тэгэхээр ажлын байрны хувьд гэх юм бол бүр ингээд Монголд бас яг Монгол жишээлбэл дэлхийд ингээд амар маш дутагдaltaй байгаа салбар. Юу вэ гэхээр яг ингээд IT мэргэжилтэй хаанч бай, аль орнч бай маш дутагдaltaй байгаа. Тийм болохоор хэрвээ энэ мэргэжлэр сурчгал юм бол одоо бараг л сайн мөн хамаагүй гэх юм уу. Мэргэжлэр сайн байх хэрэгтэй. Сурчгал юм бол ажлын байр бол нээлттэй. Тэр шийдвэр яг ингээд одоо сурж байгаа хүүхдүүд маань 2 3 одоо яг миний найзууд байна. 2 3 дахь курсээс эхлээд ажлын байрны урилга аваад тэр компанид ингээд дадлага хийгээд ажлын байран дээр ингээд гараа авчдаг. Тэгээ жишээ нь одоо ингээд би бол энэ жил төгссөн 4-р курснөөсийн програм хангамж мэргэжлийг энэ жил төгсөөд яг төгсөөс өмнө бас урилга авсан. Миний иргэн тойрны найзууд маань хүртэл төгсөөс өмнө ингээд урилга аваад ажилд орчихсон. Ингээд ажлын байрны баг ингээд яг ингээд асуухад бол ажил дараагүй хүн бол баг байхгүй. За тэгэхээр ажлын байрны хувьд бол маш одоо их биг тий яг ингээд ажлын байргүй бочих үедээ одоо ингээд ажил хайж явж гэдэг юм уу яг тийм асуудал байхгүй. Чи үнэхээр сайн байж чадах юм бол чи үнэхээр л өөрийгөө нээж хөгжүүлж чадах юм бол ажлын байр бол энэ салбарт бол ямар ч асуудалгүй гээл тий. Тэгээ тэр ч бодгоо яг энэ мэржлэрээ сураад тэрээ чи одоо яг 12 дугаар анги байна. Дараа жил одоо энэ мэржлийг сонгоод суралцахаас өмнө энэ зуныг 3 сар байна чам. Тэгээд дээрэс нь IT-ийн одоо энэ салбарч нь өөр ингээд маш нээлттэй учраас чи өөр ингээд ямар ч хичээлийг нэтээс зүгээр ганц Google хийгээл одоо computer science-ist IT мэргэжлэр явахын тулд яг юу сурах ёстой бэ гэдэг ганц Google-аар хайлт хийгээл бүхэл бүтэн ингээд бакалаврын ч юм уу том сургуулийн хичээлүүдийг үнэлт бүр үзэх боломжтой. Тэгэхээр энэ 3 сарын турш сайжруулаад нэгдүгээр курст өөрсдөө сайжруулчих юм бол зүгээр хамгийн зүгээр энгийн IT компанирч би танад дадлах юм байна гэд дадлага хийгээд очиход бол магадгүй 2-3 сар чамаа дадлага хийж үзээд чи үнэхээр сайн мэдэх юм бол ингээд сургуулаад төгсөөсөө өмнө ажлын байраар бол хангагдах боломжтой л дийлэх гэдэг. Тэгэхээр маш тэтгэлгээр бол одоо энэ манай мэргэжлийнхаа ямар ч санаа зовх зүйлгүй байдгаа л та. Баярлалаа. Тэмүүчингийн хэлснээр би нэг юм нэмээд хэлчихье. Одоо магадгүй үзэж байгаа энэ лайвыг үзэж байгаа хүүхдүүд, залуучууд дэлхий хавхаа болсон гэж одоо ах чинь аав ээжээсээ зөндөө сонсчихсан баг. За энэ IT-ийн мэргэжил бол жинхэнэ энэ дэлхийг хавтгай болсныг одоо нотлох юм мэргэжил байгаа. Чи дэлхийн өндөр булан бүрээс чи Монголд чи гэртээ чи офисгүй байсан ч хамаагүй Google Shop-ос чи ажиллаа хийгээд маш одоо хэдэн мянган долларын төлөн аваад хилжих боломжтой. Тэгэхээр IT-ийн одоо салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээ бол улам нэмэгдэж байгаа юу гэхээс багассан одоо юм үзүүлэлт бол байхгүй байгаа. За баярлалаа. Тэгэхээр ихэд бол өөрөө энэ мэргэжилтэд дуртай байвал та 100% ажлын байраар хангагдана гэсэн үг юм байна. За тэгэхээр дараагийн асуулт. Гадаадад тэтгэлэгт хамрагдах боломжтой юу гэсэн асуулт байна. За хэн хариулах вэ?
Энэ ер нь өөрөө жоох учир битүүлэг асуулт ах шиг байна. Хэрвээ та өөрөө үнэхээр хүсэж ивэл гадаадад явах зорилготой байвал ямар нэгэн хэлний шалгалтыг өгөөд тухайн сургуулиа маш сайн судалсан үндсэн дээр гадаад руу явж суралц цаасаа гэж хүсэж байна. Та тэгээд тэтгэлэг гэдэг чинь өөрөө ерөөдөө тэр хүний хувийн чадвараас шалтгаалдаг зүйл болохоор ерөөдөө бол та ямар байна тэтгэлэг чинь тэр хэмжээтэй байна л гэсэн. За тэгээд их сургуульд эсэж ороход математик хэрэгтэй болохоос биш Орсын хоон мэргэжлийнхаа дагуу суралцахад математик нэг чухал биш үсттэй гэсэн асуулт байна. За энэ дээр ноён хэрэглэн хэрэгтийг сонсъё. За бүгдээрэнд нь орой минь хүргэе. Математик гэхээр ерөнхийдөө яг IT-тай адилхан холбогддог. Тэгээ ерөнхийдөө математик гэдэг маань өөрөө илүү хүний нөгөө сэтгэн бодох чадвар, өөрийн гэсэн скил тэгээ ерөнхийдөө одоо ямар нэгэн өөр талд тодорхойлж байгаа асуудлыг тодорхой хэмжээний өөрийн чадвараар шийдэх problem solving skill-ийн ерөнхийдөө төлхөө сайжруулж өгдөг байхгүй. Тэгэхээр за миний хувьд жишээ нь 10 жилдээ илүү одоо математикийн дүүргийн олимпиад гэдэг ерөнхийдөө нэлээд математик дуртай байж байгаа. Тэгээд ерөнхийдөө их сургуульд ороод яг мат хэрэггүй гэж хэлэхгүй. Тэгээд илүү чамайг юу одоо өөр тодорхойлж байгаа ямар асуудлыг шийдэхэд ямар арга зам байгаа юм бэ? Үүнийг даваад чамд яг юу байгаа юм бэ? Тэгээд чамд юу хэлэх юм бэ? Чи яг энийг ямар аргыг ашиглаж өөрийгөө дараагийн левелд гаргах юм бэ гэдэг зүйлийг төлхөө одоо суулгадаг юм. Одоо математикчтэй шинжлэх ухааны хамгийн дээд одоо онол шүү дээ. Тэгэхээр математик бол ингэж хэлэхээр байна. Тэгээд ерөнхийдөө таныг амьдралын чинь туршид математик бол хаанч одоо юм байна агаад явж идэг. Тэгэхээр одоо юу чинь заавал одоо ерөнхийдөө хуучин бол нэг дийлэнх юм байдаг гэсэн юу гэхээр бид нэр амьдрал дээр гараад өрөөдөн бодохгүй шүү дээ. Бид нэр амьдрал дээр гараад геометри бодохгүй, хэмжлэн ингээд нэг бороод төрхөрсөн тийм нэг бодлого ч юм уу үзэл байгаад байдаг байсан. Гэхдээ заавал тийм нэг одоо практик дээр биш энэ маань танд өөрөө эргүүлээд одоо мэдлэг юм аа. Энэ өөрөө эргүүлээд ингээд таныг альва даван толгод гарах юм боломж арга юм аа гэж хүмүүс маань их ойлгох гэж бодож байна. За тэгэхээр тэтгэлдээ баярлалаа. За математик ерөнхийдөө бол таны логик сэтгэлийг айгүй хөгжүүлдэг. Гэхдээ яг софтвер инженерээр суралцахад математикийн томьёо бол тийм айхтар чухал хэрэг байдаггүй. Хамгийн гол нь таны логик сэтгэлгээ бүхний авралах болно гэж хэлмээр байна. За тэгэхээр дараагийн асуулт нь болохоор ерөнхийдөө мэргэжлүүдийн талаар илүү тайлбар өгсөн асуулт байна. За тэгэхээр ялгоо өөрөө болохоор мэдээллийн аюулгүй байдал уу системийн аюулгүй байдлыг тийм мэргэжлэлд өгсөн. Тэгэхээр яг энэ мэргэжлийг бол хүмүүс нэг сайн мэддэг. Ихэнх нь програм хангамж, мэдээллийн технологи, мэдээллийн систем гэгүүг явуулдаг. Тэгэхээр өөрийнхөө мэргэжлийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч гэж хүсэж байна. За сайн бацгаана уу. За системийн аюулгүй байдал гэдэг нөгөө 2010 оноос эхэлсэн яг одоо ойлголт. Яг шүтээцийн мэдээлэл холбооны технологийн сургууль гэдэг маань болохоор өмнө байгаагүй. Тэгээд холбоо, тэгээд GTEMS гэд хоёр тустай ангилагдсан байсан. Тэгээд GTEMS нь одоогоор байхгүй болоод холбоор нь нэгдээд GTEMS-ийн өмнө байсан байран дээр нь бухс гэдэг нөгөө бизнес удирдлагын сургууль болцсон. Тэгээд тэрийг хүмүүс ерөөхдөө олж байгаа андуурагддаг. За мэдээлэл холбооны технологийн сургууль дээр одоо яг 2010 оноос хойш одоо 20 он хүртэл яг 10 жилийн хугацаатай систем аюулгүй байдал одоо гэдэг шинэ ойлголт гарч ирсэн. Тэгээд энэ болохоор нөгөө технологи хөгжөөд ирэнгүүт давхар хажуугаар нь аюулгүй байдал гэдэг зүйл яригдаад эхэлсэн. Хөгжөөд ирэнгүүт нь нөгөө хүмүүс мөнгө олох зорилгоор нэг хідэн нөхдөд гараад ирсэн. Тэрийг нь болохоор нөгөө хакерууд гэж нэрлэдэг байгаа. Тэгээд тэр хакеруудаас ерөөдөө сэргийлэх зорилготой системийн хамгааллын одоо аюулгүй байдлын суперменүүд гэх юм одоо муу зүйлээс хамгаалдаг хүмүүсийг хэлж байгаа гэж ойлгож байна. Тэгээд энэ та хэрвээ системийн аюулгүй байдал гэдэг энэ мэргэжлэр хакер болоод муу хажуугаар нь ёс зүйтэй хакер болохыг хүсвэл шүтээцийн мэдээлэл холбооны технологийн сургуульд одоо ийм анги байгаа. Тэгээд ерөөдөө MOIS дээр одоо дараа жилээс илүү 2 жилийн дараанаас илүү яг ийм ангийг нээж эхлэж байгаа юм шиг үлээ. Тэгээд
тэрнээс өмнө яг одоо яг төгсөж байгаа хүүхдүүд бол тийш орж болно. За манай мэрэгжил бол яг юу гэдэг вэ гэхээр одоо софтвер чинь код бичигдлийн ингээд шууд ойлгочтой шүү дээ. Электроникийнх нь болохоор хардвер талын ингээд тэнгуү системийн аюулгүй байдал гэдэг нь маань болохоор сүлжээний ойлголтоо мэддэг байх хэрэгтэй, веб хөгжүүлэлт мэддэг, вебийн аюулгүй байдлын цоорхойг нь мэддэг байх хэрэгтэй. Тэгээд хүн бас электроникийн хардвер хакингийн талын юм мэддэг байх хэрэгтэй. Тэгээд ерөөдөө бол бүх юмыг л мэддэг байх хэрэгтэйг шаарддаг. Тэгээд хэрвээ чи өөрийгөө дайшлаад сайн сурч чадвал бүх ойлголтыг мэдээд төгсдөг. Одоо ерөөдөө бол би өөрийнх нь жишээн дээр аваад ярихад би яг нэг чиглэлийн бариад явцаа. Тэгээд яг бүх нэг электроник энэ төр гэж хувирахгүйгээр шууд веб сайтын аюулгүй байдал буюу веб руу хадлах хийгдлийн юм судлаад эхэлсэн гэсэн. Энийг яагаад судлах болсон бэ гэхлээр нөгөө веб хөгжүүлэгчдийн групп дээрээ айгүй олон девелоперод байгаа шүү дээ. Монгол улсад бол ерөөдөө нэлээд олон девелоперод байгаа. Тэгээд тэр хэмжээгээрээ маш олон стартапууд нэгдэн тэгээд тэр вебсайт болон аппликейшнууд гарч ирнэ. Энэ аппликейшнуудын эмзэг байдлыг нь би олоод чадчихвал ерөөдөө бол ирээдүйд маш импакт өндөртэй өндрөөр үнэлэгдэх боломжтой байна гэж ерөөдөө ойлгосон. Тэгээд одоо яг тэр чиглэлээрээ сургуулиудад ингээд веб хакингийн одоо өдөрлөг зохиогоод явж байгаа. Тэгээд коронавигоос яг өмнө Moist дээр зохион байгуулсан. Тэгээд одоо яг коронавиг айгүй болчихвол одоо цаашаа хүмүүнлэг энэ төр гээд явах гэж бодож байна. Тэгээд дэлгэрэнгүй юм байвал хүмүүс нь асуучихгүй тий. Ерөөдөө бол тавчхандаа ямархүү. За тэгээд та бүхэн манай фантазм буюу ялгоонгүй залуутай өөрийнх нь Facebook хуудасаар холбогдоод янз бүрийн асуултуудыг нэмэлтээр асуух боломжтой. За тэгээд хуудас нь бол яг л фантазм гэдэг нэрээр байгаа. За Тэмүүж өөрийнхөө програм хангамжийн чиглэлийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. За окей. Тэгэхээр би болохоор өмнө хэлсэнчлэн Монгол Улсын их сургуулийн програм хангамжийн ингээ оюутан байсан. Сая яг тэр мэргэжлэр бол суралцаад төгссөн байгаа 4 жил суралцаад. За тэгэхээр Монгол Улсын их сургууль болохоор ерөнхийдөө энэ IT-ийн салбарыг дотор нь ингээд яг гэдэг юм билээ 4 мэргэжилд хуваацдаг. Програм хангамж, мэдээллийн систем, мэдээллийн технологи, мөн компьютер ухаан гэж яг ийм 4 одоо стандартыг барьж мэргэжил хөтөлбөр нь бол явагддаг. Харин яг ингээд гашаа явуулж гэж зөвхөн компьютер сайенс гэж байдаг тийм ээ. За тэгэхээр энэ 4 нь болохоор өөр өөрийн гэсэн юм бол одоо чиг үүрэгтэй баримжаатай гэх юм уу үүрэгтэй бас ингээд зорилготой гэж хэлж болно. Програм хангамж гэдэг мэргэжлийн хувьд гэх юм бол програм хангамж гэдэг нь англиар software engineer энэ мэргэжлийн маань яг ингээд гол зорилго нь гэх юм уу яг юу хийдэг юм бэ гэхээр яг л та нарын одоо яг одоо энийг үзэж байгаа Facebook ч юм аппликейшн тийм ээ. Яг одоо вебээс үзэж байгаа веб тэгээд та нар өдөр болгох гэж байгаа Instagram гэдэг аппликейшн байна тийм ээ. Яг тэр аппликейшн бүтээгдэхүүнийг бол хийдэг мэргэжил гэж болно. Яг бүтээгдэхүүнийг яг ингээд барилга барьдаг шиг тийм ээ. Барилга барихын тулд ихлээр архитектур хүн чинь зураг төслөө гарган дараа нь ингээд сан техникүүд нь сан техникээ тавин цахилгааны утсаа оруулан доогуур нь дэд бүтцээ холбоно гэх юмсэл маш олон ажлыг хийдэг. Үүнтэй адилхан програм хангамжийн инженер гэдэг хүн маань яг хэрэглэгчийн хүсэж байгаа буюу одоо хэрэглэгч гэдэг маань тухайн аппликейшн одоо хийлгэхийг хүсэж байгаа хүний хүсэж байгаа аппликейшнийг ингээд яг ингээд стандартын дагуу инженерийн үйл явцын дагуу бүтээгдэхүүн болгоод ингэж өгдөг хүн гэж ярьж байна. Яг энэ мэргэжлийн гэх юм бол харин бос мэргэжлийн болохоор яг ингээд өөр давуу талуудтай мөн ингээд онцлог давуу талуудтай харин ингээд яг програм хангамж мэргэжлийн хувьд гэх юм бол яг хэрэглэгчийн хүсэж байгаа зүйлийг яг бодит бүтээгдэхүүн болгоод одоо яг инженерчлэл хийдэг гэсэн үг байхгүй яг ингээд хүслийг нь бодит бүтээгдэхүүн болгож хувиргаж өгдөг тийм мэргэжил гэж хэлж болно. Жишээ нь ингээд ярих юм бол одоо бүгдээр мэдж байгаа Марк Закерберг байна тийм ээ. Марк Закербергийг одоо хэрвээ зүгээр Марк Закербергийг хэрэглэгч авч үзэх юм бол тэгээ би инженер заяа. Би ингээд софтвер инженер тэгээ Закерберг болохоор миний хэрэглэгч аахгүй. Гэхдээ нэг өдөр над дээр ирэнгүүтээ hey Тэмүүж би чамаар ингээд Facebook гэдэг нэг веб хийлгэсэн юм аа. Тэр нь болохоор хүмүүс хооронд ингээд ороод бүртгүүлээд найзууд болоод тэгээ хоорондоо мэдээлэл солилцдог. Чи юм хийж чадах уу гэж надад өдөрж байгаа байхгүй. Тэнгүүд нь би тэрийн бодонгууд за би тэрийг одоо тийм мэл дээр чадна, ингэж чадна. За би тэгж хийж чадна гэд. За би нэг хэсэг хугацааны дараа за нэг 6 сарын дараа ингээд код бүх ингээд тухайн Марк Закербергийн хүсэж байгаа бүх ингээд шаардлагуудыг нь найз явуулдаг, хоорондоо чаталдаг тийм ээ, шеэр хийж болдог, лайк хийж болдог, реакшн дарж болдог, коммент хийж болдог ч гэдэг юм уу. Тийм бүх ингээд шаардлагуудыг аваад тэрийг нь код болж хувиргаад яг ингээд Марк Закерберг гэдэг вебсайт өгдөг. Тийм хүн гэж, тийм хэрэгсэл хийж болно. Тэгээд богноор хэлэх юм бол яг тийм ингээд одоо Закербергийн хүслийг одоо Facebook болгож өгж байгаа хүмүүсийг л одоо ингээд софтвер инженер буюу програм хангамжийн инженерүүд гэж нэрлэдэг байгаа. Тийм. Миний мэргэжлийн хувьд бол нэг иймэрхүү. Баярлалаа. За Тэмүүжэндээ баярлалаа. За тэргэл өөрийнхөө мэдээллийн системийн мэргэжилтний илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. За санаач
За мэдээллийн систем за би бас адилхан Монгол Улсын их сургуулийн сая мэдээллийн систем мэргэжлийг төгссөн байгаа. За мэдээллийн систем гэхэлэр ерөнхийдөө яаж юм гэхээр одоо түрүүний Тэмүүжингийн маань хэлсэн програм тэр програмыг бид нэр хэрхэн одоо юу гэх зөв шаардлага одоо түрүүний жишээнээр үзвэл Марк Цукербергийн тэрхүү шаардлага байгаа тийм. За энэ чинь нэг хүн аккаунттай байх юм байна. Тэгээд лайк таадаг, коммент хийдэг Маргаал үйлдэлүүд байгаа. За тэгмүүд эднэрийг за яг ямар байх хэвээр, юу нь ямар харагдах хэвээр. Тэр болгоны бүх шаардлагыг бичиг баримтаар нь тулгуурлаж гаргаад тэгээд нэгсний софтвер инженертэй өгөөд нэгсний инженеэр хэлэхэд хоёр хүний хоорондын коннекшнийг одоо бий болгож өгдөг хүн гэж хэлж болно. За энэ маань эргүүлээд ямар даваа талуудыг үүсгэж өгөө гэхээр илүү их одоо менежментийн түвшиндээ илүү их одоо менежмент төвшний зүйлүүдийг бол хийдэг гэсэн. За мэдээллийн системээр сурсны мөн мэдээллийн системийн шинжээч гэж хэлж байгаа. Энэ үүний даваа тал юу вэ гэхээр та ерөнхийдөө хоёр төрлийн мэргэжлийг ойлгож авах боломжтой болж төгсдөг юм маань юу гэхээр за нэгдүгээр талхлаараа компьютер ухаан тий IT чиглэлийн одоо юу гэх веб аппликейшн програмчлалын хэл гэж юу гэдэг. За ингээд ерөнхийдөө яг IT-ийн төлөв зүйлүүд. За хоёрдугаар юу гэдэг гэхээр бизнесийн чиглэлийн хичээлүүд юу гэдэг байгаа. За менежмент гэж юу вэ тий бизнесийн одоо ямар ухаанууд байдгийг, ямар аргууд байдгийг, хэрхэн одоо юу гэх тухайн одоо бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн хүмүүст илүү ойлгомжтой хүргэх. За мөн харилцагч болон хөгжүүлэгч хоёрын хооронд хэрхэн юу холбож өгөх вэ? Ямар нэгэн алдаа гаргахгүй холбож өгөх вэ? За энэ ерөнхийдөө бүх менежментийн төвчний зүйлүүдийг мэдээллийн системийн одоо шинжээч хүмүүс хийдэг. За одоо мэдээллийн системийн шинжээч цаашлаад юу болох боломжтой вэ гэхээр за төлхөө дата анализ байж болно. За тэгээд дээрэс нь систем менежер ерөнхийдөө хийж явах боломжтой байгаа. За ингээд ерөнхийдөө нэг юм хөө даваа талууд байна. Эргүүлээд ямар хариуцлага өөртөө чинь ирэх вэ гэж хүмүүс одоо илүү сонсох хүсэх ба. Юу гэхээр хэрэглэгч байгаа. Тэгмүүд хэрэглэгч за тэгээд хөгжүүлэгч хоёрын хэрэглэгчийн хүссэн зүйлийг хөгжүүлэгч зөв ойлгуулад хөгжүүлэгчээс бүтээгдэхүүн гаргаж ирээд хэрэглэгч хүргэх. Энэ одоо нэгсэн хүссэн тэр продакшн нь яг зөв өөрийнхөө хүссэн байх хэрэгтэй. За тэгэл нэгсэн нэг юм төсөл явж байгаа гэсэн үг байна. За нэг төсөл гэхлээр за хөгжүүлэлтэн дээр очиж шаардлага тодорхойлоод хөгжүүлэлтэн дээр очиод за эргүүлээд customers дээр очингуудаа за энэ маань болсон байна гэдэг нэгсэн дараагийн шиг ингээд уралцаад төсөл маань ингээд хаагдж байна гэдэг маань мэдээллийн систем шинжиж замын систем менежерийн хувьд энэ маань одоо ингээд нэгсэн одоо яг successful болж байна гэсэн үг дээ. За тэгэхээр илүү их одоо юу гэх та өөрийгөө би яг ямар скилтэй хүн бэ гэдгийг ихэд бид нэр ойлгох хэрэгтэй. Одоо нэг түрүүн тамир захирлын маань хэлжсэн өөрийнхөө юунд дуртай юм бэ гэдгийг ихэд тодорхойлж хэлжсэн тийм. Тэгэхээр өөрийнхөө юунд дуртай юм бэ? Дээрээс нь би яг ямар чадвартай хүн бэ гэдгийг олох хэрэгтэй. За тэгээд за би бол илүү одоо soft skills өрсөн хүн. За би бол илүү hard skills өрсөн. Энэ хоёроо ихэд ялгаж эхлэх. За тэгээд дээрээс нь би яг миний скил юм хүн чинь би IT-ийн чиглэл сурмаар байна. Миний өөрийн скил алинд нь илүү таах юм бэ гэдгийг нь олоод тэгээд нэгснээс бас хэрэгтэй тийм илүү юм байх хэрэгтэй. Тэгээд за мэдээллийн системийн хувьд бол ийм их байна. Ерөнхийдөө илүү их одоо бодлогын чанартай зүйлүүдийг хийдэг, илүү их одоо менежментийн зүйлүүд хийдэг гэдгээрээ илүү тусгаас даваатай гэж хэлж байна. За тэгээд баярлалаа. За тэгэхээр тэглээс асуух асуулт байна л да. Өөрөө IT чиглэлд аягүй дуртай. Гэтэ нэг хайхтар код бичих хүсдэг. За тэгсээр бас бизнесийн чиглэлд илүү их дуртай. Гэтэ бас тэтэрхий амар гүнзгийг хүсдэг. Бас тэр хүн өөрөө нөгөө нэг софтвер инженер буюу програм хангамжийн мэргэжил гэдэг чинь өөрөө хүн компьютертэй харьцдаг мэргэжил тийм. Тэгэхээр мэдээллийн системд нь болохоор хүн хүнтэйгээ илүү харьцдаг мэргэжил гэсэн үг үү? Тий. Илүү хүн хүнтэйгээ илүү харилцаад тэгээд одоо нэгсэн яг софтвер одоо нэг юм бүтээгдэхүүн байж тээ тийм. Яг энэ бүтээгдэхүүнийг бий болгоход одоо нэгсэн тусалцаа өгдөг. За менежер гэж хэлчих болно гэсэн үг байна. Ерөнхийдөө нөгөө хүн хоорондын ойлголцлыг нэг цэг дээр зангидаж чадж байгаа хүн бол яг систем хариуцаж явж чаддаг гэж хэлж болно. Хүмүүс хоорондоо өөр бодолтой шүү дээ. Би нэг юм бодсон. Одоо үлзий нэг юм бодсон байлаа гэхэд одоо теки маань нэг цэг дээр зангидаад энийг яг хүмүүст хэрэгтэй юм продакт болгож чаддаг л ийм хүнийг хэлээд байгаа тийм.
За баярлалаа. За тэгэхээр сая шинээр нэг мэдлэлтэй орж ирлээ. За энэ болохоор Төгөлдөр сайхан гэдэг Монгол Улсын их сургуулийг одоо хамгийн тренд болж буй компьютерийн ухаан мэргэжлэр төгссөн залуу байгаа. За тэгээд Төгөлдөр сайхан маань өөрийнхөө компьютер ухааны чиглэлийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө. За сайн мэцхан бүгдээрээ. За би болохоор энэ Монгол Улсын их сургуулийн компьютер ухааны ангийг сая төгссөн байгаа. За тэгээд ерөнхийдөө олон улсад болохоор computer science гэсэн нэг ойлголт байдаг. За Монголд орчуулах нь бол компьютер ухаан гэж орчуулдаг байгаа. Тэгээд энэ юу гэхээр компьютерийн шинжилгээ ухаантай холбоотой бүх судалгааны судалдаг ийм анги байгаа гэсэн үг. За тэгээд яг сургуулийн сайтн дээр байдаг тодорхойлолтоор одоо онлайн болон алгоритмын үндэс тэгээд компьютер вижн ухаалаг систем, биоинформатик гэсэн энэ сонирхолтой салбаруудын судалдаг. Одоо эдрийг хөгжүүлэлтийн толгойн асуудлуудыг судалдаг гэсэн үг. За ийм одоо анги байна. За тэгээд миний болохоор компьютер ухааныг сонгосон шалтгаан бол би ерөнхийдөө одоо математик суурьаар давангаалаад энэ ангийг сонгосон байгаа. Миний болохоор математик болон одоо физик шинжилгээ ухааны нэлээд сонирхолтой. Тэгээд энэ шинжилгээ ухааныг болохоор одоо мэдээллийн технологид яаж хослуулж болох вэ? Мэдээллийн технологид хослуулсан анги юу нь байдсан болов уу гэд судалж үзсэн. Тэгээд энэ судалгааны үндсэн дээр болохоор компьютер ухаан, шинжилгээ ухаан болон мэдээллийн технологи хоорондоо ингэж уялдаж холбогдож байгаа юм анги байна гэдэг энэ ангийг сонгосон байгаа. За тэгээд энэ ангийг сонгож суралцаад төгснөө дараа болохоор би одоо голлон токнд хөгжүүлэгчээр ажилладаг. Тэгээд цаашдаа болохоор ямар ч мэргэжлөө өгөх боломжтой. Тэгээд нэг юм тодруулж хэлэхэд болохоор Монгол Улсын их сургуульд энэ компьютер ухааны анги нь болохоор бусад 3 ангийнхаа хамгийн суур анги нь болж явдаг. Тэгэхээр хэлж байгаа санаа нь болохоор одоо ямар ч мэргэжил рүү хүрэх боломжтой. Буюу одоо бүх мэргэжлийн суур ойлголтуудыг одоо аваад явдаг. Тэгээд хамгийн одоо гүнзгий ордог болохоор одоо онлайн ойлголтуудыг одоо авч явдгаараа одоо онцлогтой юм анги байгаа. Тэгэхээр дахиад шинжилгээ ухаан болон мэдээллийн технологийн салбарыг хооронд нь одоо ингэж уялдуулсан ийм анги байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол практик биш. Онлайн талаар судалгаа хийдэг гэсэн үг тийм. Ерөнхийдөө төгссөн мэргэжлүүд нь хөвчлэн судалгаа хийдэг юм байлаа. Гэтэ миний хувьд болохоор одоо хөгжүүлэлтийг сонгосон байгаа. Төгсөд бол яг юугаар явах нь тэр хүүхний сонголт бол болж байгаа юм тийм ээ. Тийм. За баярлалаа. За юу ярих вэ? За ятхан маань одоо сүлжээний инженерийн талаар илүү Сүлжээ талаараа. Тийм асуулт орж ирсэн юм уу те? Окей. За сүлжээний инженер гэдэг маань болохоор одоо систем хамгаалал сүлжээ хоёр маань яг шүтээс рүү орлоо гэж тохиод хамт явдаг байхгүй дандаа. Бүх хичээлүүд нь яг ижилхэн баг. Тэгээд яг 4 байна уу 3 дугаар курсынхаа сүүлээс эхлээд арай өөр хичээлүүд ороод ирсэн. Тэгээд систем аюулгүй байдал дээр нөгөө 2 дээр нэг нь 2 гэдэг хөтөлбөр явдаг Солонгостой. Тэнгүүд одоо 20 оноос эхлээд Солонгост байгаа хөтөлбөрийг Монгол руу оруулж ирж байгаа. Солонгост жишээлбэл malware тал руугаа одоо хортой кодны чиглэлээр нэлээ одоо судалдаг. Тэгээд бас forensics гэдэг одоо нэг тагнуул байгаа шүү дээ. Одоо хакеруудыг барьж авдаг гараад гэсэн үг байхгүй. Тэр хичээлүүдийг оруулж ирдэг. За тэгээд энэ нь болохоор нөгөө нэг сүлжээн дээр яаж орж ирдэг вэ гэхээр сүлжээн дээр хөвчлэн нөгөө нэг дотоод системийн зохион байгуулах ч гэдэг юм уу ирээдүйд гараад систем админ болох тал руугаа орж олно. Сүлжээнд суурьтай бол систем хамгаалал руу орох боломжтой байдаг. Ерөөд бол харуулсан гэж юм тиймэрхүү томоохон тэмцээнүүдэд сүлжээнийхэн орж ирэнгүүт нөгөө нэг 2 дугаар одоо шатн дээр нь орж ирдэг зарим даалгаврууд нь нөгөө нэг системийг эзэлж авах гэдэг даалгавар байдаг. Тэр маань бол яг сүлжээний гол ойлголтуудыг мэдчих шаардлагатай. Одоо switch router юугаар дамжиж гин юунд нэмзэг байдлаа те default passwordтай байна уугүй admin гэдээ орчих юм уу те тэр мэрийг нь бүгдийг нь мэдчих шаардлагатай. Admin гэдээ орчлоо гэж бодоход ороод дотроос нь exploit хийгээд шууд одоо өөрийнхөө privileged collection гэдэг нөгөө дандаа нэг гадаадаар явчлаа. Тиймэрхүү нөгөө ойлголтуудыг нь хийгээд явчих боломжтой. Сүлжээгээр орсон ч гэсэн нөгөө сабыга давхар сурчих боломжтой гэдэг гол санаа нь бол тийм. Сабаар орсон тохиолдолд бүх одоо веб хөгжүүлэлт бүгдийг нь мэдээд төгсөх боломжтой. Одоо жишээлбэл би веб хөгжүүлж чаддаг байх. Жишээний хажуугаар нь app хөгжүүлж мэднэ. Тэгээд сүлжээний ойлголтуудыг router switch тохиргоо бүгдийг мэднэ. Аюулгүй байдлыг хамгаалж мэднэ. Тэгээд веб сайтыг
өөрөө хийчээ тэрийг энзэг байдлыг олж чадна ч гэдэг юм уу тий. Тэгээ электроникийн бас мэдлэгтэй. Тэрийг нь болохоор нөгөө Arduino дээр хортой снифийн төхөөрөмж хийдэг ч юм уу тиймэрхүү ойлголтуудыг хийж болно. Тэгээд энийг бол хамгийн гол зүйл нь шууд хүн болгоомоос тийм болж чадахгүй. Хамгийн гол нь чи өөрөө хүсэж л орж ирэх хэрэгтэй. Анх би болоо жишээлбэл 1-р ангиас эхлээд программист болно гэж боддог байсан байхгүй. Тэгээд тэр үед чи яг submob гэж байгаагүй, систем аюулгүй гэж байгаагүй. Тэнгүүт яг тэр ангиасаа нөгөө программист болоод Microsoft Google-д орно гэж бодсон байж байгаа л 12 дугаар анги төгсгөөд ирсэн чинь юу вэ? Гинт систем аюулгүй гэдэл гараад ирсэн. Тэгээд тэрийг нэг харж ирсэн чинь нөгөө хүн ингээд тэр хүнийхэн үгээр нь л орцоохгүй. Тэр чи болохоор системээ халтаж сураад хамгаалаа сурна гэж надад хэлжсэн. Тэнгүүт нь би ч тэгвэл хоёр туулаа бодчих юм шүү гэж шууд програм амч руу орохоо болоод шууд систем хамгаалалт руу орж исэн. Тэгээд одоо ерөөдөө бол тэрийг хөөгөөд 1-р курсээсээ эхлээд жоохон шантарсан байсан. Эхлээд ороод жоохон юм ортчтэй. Тэгээд хичээлдээ дарагдаад жоохон хэцүү байсан. Тэгээд 2-р курсээсээ эхлээд яг үндсэн хичээлүүд маань ороод ирсэн чинь нөгөө хакинг гэдэг амар сонирхолтой жоохон муудлын юм болоод ирсэн чинь амар сонирхолтой санагдаад. Тэгээд яг 4-р курстэй төгсөхдөө би яаж төгссөн бэ гэхлээр нөгөө хакинг тал руугаа гэхээс илүү хакинг хийж сурчаад тэрийг хэрхэн ёс зүйтэй халтж сурхаа гэдгээ ойлгож эхэлсэн. Тэгэхгүй бол яг Монгол улсад бол яг халтдаг хүмүүс бол маш олон байгаа. Хакинг хийж чаддаг хүмүүс зөндөө байгаа. Харин ёс зүйтэй гэдэг нь нэлээд цөөхөн байдаг. Тэгээд нөгөө нэг ихэвчлэн 4-р курсээсээ нөгөө нэг шүтээсийн одоо цагдаагийн байгаль руу явцсан хүмүүс зөндөө байдаг байхгүй юу? Яг түүхэндээ. Тийм бол тэр яг тэр ёс зүй гэдэг зүйлийг л сураарай. Тэгээд 2 болон 3 дугаар курстэй чамд нөгөө чөлөөт цав зөндөө гардаг. Тэр үедээ онлайн хакинг тэмцээнүүд зөндөө болдог. Зөвхөн одоо Монгол улсад харуул зан гэж хязгаарлагдах шаардлага байхгүй. Харуул зангаас гадна зүгээр дэлхийн хакеруудад өрсөлдөх зөндөө боломж байгаа платформуд байгаа. Hacker Rank-аас эхлээл цаашаага Steve.Time.org, WeChat гэл зөндөө сайтууд байдаг. Тэгээд тэрийг дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломж байгаа шүү л гэж хэлмээр байна да. За тэгээд асуух зүйлүүд байвал ерөөдөө YouTube channel дээр байгаа. Та нарт бол зөндөө боломж байна. YouTube сувг байна, Монгол контент байна. Тэгээд за тэгээд ерөөдөө social YouTube биднэрт бас маш идэвхтэй гэдэг шүү дээ, тий. Зүйлүүд нь бүр бүрэг зүйлүүд орсон байдаг. Одоо ер нь хэдэн контент явж байгаа ба ялгана. Одоо 150 гаруй видео орсон байгаа хаа. Анх яг веб хөгжүүлэгчдийн групп руу шеэрлэхэд би өөр анх блоглуулж ийсэн ах нартаа. Тэгэл тэрний дараагаас нь эхлээд админууд нь ойлгоод зөвшөөрд эхэлсэн дээ. Тэгээ ялч манай ялган маань мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийг илүү монголчуудад таниулж аваад залуусан нэг нь. За тэгээд яг tips маань нэг сонирхож байгаа бүх 10 жилийнх нь өсрүүлэх нь хамаагүй бүх залуучуудаа ураад мацаалаа гэдэг нэг тимийг байгуулсан. За тэгэхээр энэ дээр ерөнхийдөө бол мэдээллийн аюулгүй байдлыг сонирхож байгаа бүх залуус энэ мацаалаа тимд хурж ирээд за тэгээд фантасмас маш сайхан тайлбаруудыг хичээлүүдийг өөрөөс нь сонсох боломжтой байгаа шүү. За тэгэхээр тамир цахилтанд юм хэлэх зүйл байна уу? Бид нар одоо ингээд яг нэг их сургуульд ордог хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй ярьлаа тий. Тэгэхээр та өөрөө ажил олгогч хүн, за нэг байгууллагын гүйцэтгэх захирал хүн. Тэгэхээр яг энэ хөтөлбөрөөр төгссөн хүмүүс маань амьдрал дээр гараад ер нь танай компани дээр ирээд яг юу гэдэг талаар та нэг жоохон тайлбарлаж өгөөч. Энэ их сургуульд бол залуучууд тийм хангалттай их мэдлэгийг олж авч төгсөж ирдгүү гэж би боддог. Мэдээж залуучуудын өөрсдийнх нь одоо нүрэх хөдөлмөр, оролдлого, хичээл зүтгэл, за тэгээд тэр мэрэгжилтэд дурлж ээж одоо сайн боловсон хүчин болж компанид орж ирж сайн одоо өндөр цалинтай үнэлэгдэж ажиллаж чаддаг. Тэгэхээр мэрэгжил бүхэн ер нь бол сайхан, мэрэгжилтэд дуртай байх нь бас хамгийн чухал. Тэгээд миний яг бодлоор мэдээллийн технологийн одоо чиглэлийг илүү дотор нь олон салгуул зүгээр юм болов уу гэж боддیں۔ Одоо яг гол нэг юм 4 салбар байгаа шүү дээ, тий. Тэгээд арай илүү дотор нь жоохон задлж өгөөд илүү наривчлалт сургуул зүгээр юм болов уу? Зүгээр мэрэгжлүүдийг тэгж хуваавал гэж бод. Тэгэхгүй нөгөө хүн болгон өөрийгөө IT гэдэг шүү дээ. Одоо хүүхдүүдээс асуух чинь ямар мэрэгчлэлтэй болох уу, юугаар сурах уу гэхээр IT-гаар л гэдэг байхгүй. Дийлэнх нь тэгээ яг тэр код бичих гээд байгаа юм уу, юу хийх гээд байгаа тий. Тэр нь ерөөсөө тодорхой биш. Би IT-гаар сурнаа л гэдэг. Тэгэхээр яг та хэд маань одоо яг үзэж байгаа энэ лайвыг үзэж байгаа магадгүй дараа нь үзэх хүмүүс байвал яг юунд сонирхолтой гэдгээ дахиад хэлэх гэж мэдрээрээ те үнэхээр тэр сүлжээ байна уу, мэдээллийн аюулгүй байдал байна уу. Одоо ялгууныг би бол хардаг. Үнэхээр энэ мэдээллийн аюулгүй байдал, энэ хакинг одоо энэ ёс зүйтэй хакер байхдаа бүр юм
дурлаад одоо өөр бодох сөхөө юм хүн байд юм уу би бас тийм мэдгүй. Тэгээд үнэхээр дурлцсан юм залуучууд аа. Тэгэхээр ямар ч мэрэгжил гоё. Хамгийн гол нь яг тэр мэрэгжлээ сонгохоос өмнө өөртөө ингээд энэ мундаг залуучуудыг сонсоод яг аль чиглэлд би илүү явах тохиромжтой хүн бэ гэдгээл хараасаа гэж боддоо шүү дээ. Одоо хүмүүс ч ер нь нэг extrovert, introvert гэдэг нэг юм хоёр янз бас дотгошоогоо гадаагаа илүү. Тэгээ IT-гийнхан бол илүү дотгошоогоо хүмүүс эдэг, intro байдаг. Тэгээ би одоо их extra яаж агаад IT-гийн салбарт ороод их intro болж байгаа. Тэгээд бүр үнэхээр яг ингээд чи ганцаараа байхдаа гоё төвлөрч чаддаг, кайф авдаг. Ийм бол IT-гийн мэрэгжил бол чамд 100% тохирно. Тэгээ хүмүүс үзэж байгаа хүмүүстэй байл тэ. Аха. Өөр нэмж хэлэх байх те таад тэгээ бүгдээрээ санал нийлж जैन. Тэгээд одоо л харцангуй нөгөө залуучууд яг мэрэгжилдээ дурлж энийг сурсан залуучууд ажилд орох гээд ирэхээр бүр шал өөр идэг байхгүй. 5 жилийн дараа би хаана байх хэвээр 10 жилийн дараа хаана байх вэ те. Би бүр team компани одоо хөрөнгө оруулагч тэгээ дээрээс нь team компани одоо chief information officer юм уу CTO одоо тий болно гэд бүр юм зоригтой орж ирдэг. Тэгэхээр дурлах юм бол 5 жилийн дараа 10 жилийн дараа өөрийгөө хаана байгаагаа харж чадна. Тэгэл тийм байна да. Тэгээд судлах л хэрэгтэй. Одоо тэгтээ цаг богино байна тий. Сайхан яэш болоод дуусчлаа. Тэгээд мэрэгжил сонголтууд аль хэдийн эхэлсэн байгаа бах тий. За тэмцэлтэй баярлалаа. За дараагийн асуулт болохоор ямар ч компьютерийн мэдлэггүй хүн их сургуультай ороод шинээр эхнээс нь суралцаад явах боломжтой юу? За тэгээд бусдаасаа хэр их хоцрогдолтой төгсдөг вэ гэсэн асуулт ирсэн байна. За энэ асуултыг Тэмүүшнээс асууя. За хариулъя. За тэгэхээр ямар ч компьютерийн мэдлэггүй хүн их сургуульд ороод бусдыгаа төрүүлээд энэ мэргэжлэр явж болох уу гэж асуулт байна. Тэгэхээр энэ бол 100% боломжтой. Бүр ингээ компьютер гэдэг зүйлийг мэдхгүй байсан ч гэсэндээ их сургуульд ороод ялангуяа Монгол Улсын их сургуулиуд би ярьж байгаа ядгүй Монгол Улсын их сургууль сурсан учраас тийм ээ. Нэгдүгээр түвшний хичээлүүд нь болохоор дандаа ингээд ерөнхий суурь хичээлүүд байдаг. Ерөнхий суурь гэдэг нь болохоор яг бараг л компьютер гэж юу вэ гэсэн эхлүүлээд хичээлийг нь заагаа явдаг гэсэн үг. Тэгэхээр яг ингээд компьютертай анханасаа танилцсан гэсэн үг. Тэгээ би компьютертай ажиллаж чаддгүй, компьютертэй шийдэж чаддгүй, одоо маус хөдөлж чаддгүй ч байсан гэсэндээ оронгууд ч их ерөнхий суурь хичээлгээд заагаад байна. Тэнгүүд нь за дараагийн төлөвлөлт 2 дугаар курст ороод ирэхээр чинь яг мэргэжлийн бүр суурь хичээл буюу компьютерийн одоо мэргэжлийн хичээлийн хамгийн суурь хичээл буюу алгоритм тий компьютер чинь хамгийн доод түвшинд яаж ажилладаг, логик нь яг яаж ажилладаг гэдгээс нь авахлаад ингэ заадаг гэдэг. Тийм учраас болохоор компьютер мэдхгүй ч вэ, програмчлал мэдхгүй ч вэ их сургуульд ороод бусдаа энэ тэнцүү бол төгсч болно гэсэн. Гэхдээ яг ингээд урсгалаараа ингэж төгсч болно тийм ээ. Яг ингээд зөвхөн сургуулиас өгснгийг нь аваад би ингээд заавалгүй болж гинэ гэж яваад иж болно. Гэхдээ ингэм бол яг ингээд ажлын байран дээр гараад ирэхээр түрүүн нэг одоо тамир захирлын хэлсэн шиг одоо ингээд яг ажил олгогч юм бол шаардлагыг бол хангаж чаддгүй. Яг тэгэхээр ерөнхийдөө бол компьютер хэрэг ажилладаг юм мэддэг. Компьютер шинжилгээ ухаан яаж ажилладаг юм мэддэг. Компьютер яаж ажилладаг юм мэддэг. Програмчлал яаж хийдэг юм мэддэг. Ерөнхийдөө мэддэг ч гэсэндээ яг ингээд бэлэн зүйл хийх одоо ингээд чадваргүй төгсч болно гэсэн үг. Яг ингээд урсгалаараа төгсөх юм бол тэгэхээр хувь хүний хүчин чармаалт өөрөө их шаарддаг энэ мэргэжил маань. Мэдээж хэрэг өнөөдөр надад одоо сургуулиас би А гэдэг зүйлийг мэдж авсан бол би гэртээ очиод Б, С, Д тийм ээ цаашаа өршөж өөрөө сонирхож үзэх ёстой. Тэгээ ялангуяа найз нөхдөдөө нийлээд одоо их сургуульд орно, найз нөхдөдөө орно, хоорондоо нийлдэг болно, клубүүдүүд орно, тий эсээд явна. Тэгэхээр хоорондоо нийлээд ингээд юм хийж үзэж байгаа хичээл дээр тулгуурлаа юм хийж үзээд дэлхий дээр юу тренд болж байна. Ягаад бид нар өнөөдөр чи 1-р курс байж болно 10 жил төгсч болж болно тийм ээ. Гэхдээ хаавс Америкт байгаа тэр Facebook ч гэдэг юм уу, Twitter ч гэдэг юм тэр компани инженерүүд хэрэглэж байгаа прожектыг та нар өнөөдөр интернетээр харах боломжтой байхгүй. Яг юу хийх гээд энд яг юу хийх гээд юу ашиглаж юу хийх гэдэг юм. Нэг Google дээр л тэрийг мэдчихнэ гэсэн үг. Тэгээ тэрийг сурах боломжтой. Бүхэл одоо Facebook-д 10 жил инженер хийж байгаа ч гэдэг юм уу тийм ээ. Одоо 5 жил инженер хийж байгаа ч гэдэг юм уу. Тэр хүмүүсийн яг ингээ практикийг өөрсдөө бичиж байгаа зүйлээс нь уншаад за програмчлалыг ингэж хийдэг юм байна. Ингэж болох юм байна. Хэдүүлээ зүгээр ийм зүйл хийгээд үзье. Одоо нийгэм дээр ийм асуудал байна. Биднэрт ийм асуудал байна. Энэ асуудлыг ингэж шийдэж үзье. Их мэдчлэнгээр бол явах юм бол илүү их сайжрах боломжтой гэсэн. Тэгэхээр түрүү хэлсэн компьютер огт мэдгүй хүн их сургуульд орж болно. Гэхдээ яаж сурах вэ гэдэг нь таны сонголт. 4 жилийн дараа төгснөхийн дараа 4 жилийн дараа зүгээр энгийн тийм ээ яг л бусдад ажиллах энгийн төгсгөө эсвэл хэд ихэн дараагийн шатнд төгсгөө гэдэг нь бол таны сонголт гэсэн үг. Мэдээж хэрэг маш өндөр мэдлэгтэй, өндөр боловсролтой, өндөр одоо юу гэдэг юм. Яг ингээд ажил олгогчдыг одоо шаардаад байгаа зүйлийг нь өгч чадах юм бол эзэмшиж чадах юм бол
та бол юундаач айлтгахгүй одоо алцахгүй гэсэн үг тийм ээ. Тэгэхээр яг одоос эхлээд одоо юу гэх юм. Одоо бол 10 жилийн манай ийшээ дууссан. Манайд хүртэл ийшээ өгсөн. Тэгээ одоо жоохон амралтын байдалтай байгаа мэржлээ сонгочаа тий. Эсвэл бол яг юу сонгох вэ гэж магадгүй. Яг одоо ингээд мөс шүтээс одоо уул сургуулиудын элэлтний эхэлсэн тий. Яг ямар мэржлэлтэй олмоор гэж байвал би хэрвээ чи технологи дуртай болвол хэрвээ чи одоо Facebook, Instagram ч гэдэм үү эдгээр яаж ажиллахыг одоо ажлыг мэдхийг хүсэж байгаа болвол чи өөрийнхөө аппликейшнийг хийхийг хүсэж байгаа бол үзэл алт гэж хэлмээр байна. Яг одоо компьютераа нэгээд энэ лайвыг дуусны дараа компьютераа нэгээд тий уусаа алдартай штэ. How to гэл араас нь тий аппликейшн яаж хийхээ хайхад Google-аас хайхад яг хичээлүүд ингээ унц ингээд YouTube дээр гараад ирнэ. Тэгэл тэндээс нь эхэл. Яг одооноос эхлэх хэрэгтэй. Өнөө өрөө ч юм уу тий энэ мэргэжлэр ингээ сураад үз гэж хэлмээр байна. Энэ мэргэжлээс сураад чи 4 жилийн дараа сураад төгслөө гэж бодоход алдах юм бол огт байхгүй. Ягаад гэвэл энэ мэргэжил маань чи үнэхээр яг ингээ 4 жилийн дараа ингээ төгслөө л дөө. Програм инженер болоод төгсчлээ. Тэгсэн чинь чи үнэхээр яг IT жоохон сонирхолтой хүн байлаа гэж бодоход дараа нь чи одоо юу гэдэг юм одоо ямар нэгэн салбар руу ороход IT-тэйгээ цуг орж олно гэсэн үг. Тэгэхээр энэ мэргэжил маань өөрөө юм хувьсгал мэргэжил учраас энэ мэргэжлэр суралцаад яваарай л гэж хэлмээр байна. Тэгээд одоо хэрвээ үнэхээр юм мэдэхгүй байвал яг одоо интернет чиглэлээд Google-ээс мэдгүй зүйлээ асууж. Тэгээд YouTube-ээс ч юм уу бичлэг үзээд тэгээд хүмүүсийн бичсэн зүйлийг уншаад өөрөө маш хурдан сайжрах боломжтой гэж хэллээ. Тэгээд тий. Тэгээд нэг эцэст нэг юм хэлбэл бол манай мэргэжил өөрөө тийм маш хурдангүй одоо хүнийг маш хурдан сурахыг шаарддаг. Өнөөдөр чи нэг зүйлийг сурчаа за окей би болчлоо тий 4 жил миний сурсан юм бол миний амьдралд хангалттай гэж бодож болохгүй. Чиний 4 жил сурсан юм зүйл чинь яг үндэ юу ч биш. Байтугай 1 жил ингээд 2 жил 3 жил хийсэн зүйл чинь эрдөө нэг 4 жилийн дараа ихэд тренд нь унчихсан хүмүүс ашиглахаа болоод ирдэг. Тийм учраас маш хурдан өөр ингээд шинжлэхдээ маш олон зүйлийг ингээд байн сураад авах хэрэгтэй тийм мэргэжил. Тийм болохоор хэрэг чи хүсвэл чадна. Тэгэхээр яг одооноос эхлээд орлоод үзэл хийж хэлмээр байна. Тэгээ IT-г сонгороо та нар. Ер нь авчихгүй шүү. Тий. За тийм. Тимотингийн хэлсэн дээр нэг юм нэмээчгүй. Одоо саяны тэр асуултыг асуусан хүн 18 нас хүртлээр компьютер сонирхоог бол бараг хэрэггүй юм биш үү? Компьютер сонирхолтой хүмүүс чинь бүр ингээд за бидний үед бол нөгөө Counter Strike гэж тоглоом гардаг сохоо тэ би гэртээ тоглодог нөө под модтай аллаа. Тэгээд яг цаана энэ яг юу яваад байна гэдэг тухайн үед сонирхдаг байсан байхгүй. Одоо яг үнэхээр нэр 18 нас хүртлээр компьютер юу ч мэдэхгүй сонирхоог бол энэ чиний хүсэж байгаа зүйл биш шүү. Өөрийгөө хуурах хэрэггүй. Чи хэрвээ би чаднаа гэдээ болох юм бол чи зүйлд нь уйлах болно шүү. Тэгж хэлмээр. Гэтэ чадвал үнэхээр чи зориулж ивэл чиний зөв тэ. Юу би бас нэг байдаг гэж. За. Юу юм бэ? Одоо зүгэрлцээ. Байн. Түрэн за. Одоо нэг introvert extrovert гэх хоёр байдаг гэсэн. Тэгэхээр яг introvert хүмүүс нь илүү дэлгүү ингээд одоо явж ганцаараа компьютер хаар суугаад энэ ихэд одоо илүү одоо дэлгүү программист ингээд хүн илүү байх одоо өөрийн скил гэж би одоо өөрт байх emotions ч юм уу те одоо сэтгэхүйн одоо нэг тийм байдал шиг те тэнгууд би болохоор илүү одоо бүр pure гэдэг хэлжээ тэмүүл тийм extrovert юм баггүй тэгээд ингээд бас ерөнхийдөө адилхан 10 жил дээрээс код мод бидэхгүй яг тийм илүү одоо зүгээр л тоглоом тоглодог тэгээд ганц нэг гоё хактай кино үү хакер болсон гэж боддог тэгж мөрөөддөг тийм хүмүүс байж байгаа. Тэгээ их сургуульд орж ирээд надад яг үндэ яг ихний нэг семестр биш би 2 ерөнхийдөө жил айгүй хэцүү байсан. Яг юу болох гээд байгаагаа өөрөө мэддэггүй байсан. Би яг системийн шинжээч хүн гэж яг ямар байх ёстой гэдгийг мэддэггүй байсан. Тэгээд ерөнхийдөө яг ингээд айгүй за би ч одоо бараг бодлоо гэдэг ингээд өөр ингээд тусч үзээд. За тэгээд илүү би нөгөө нэг бас адилхан гэхдээ яг бас бүжиг клуб ажилладаг байсан. Тэгээд тэргүүнээрээ ерөнхийдөө 2 жил ажиллаад 2 дугаар курс дээр ерөнхийдөө нэг 2 жил бүжиг клуб ажиллаад тэгээд ерөнхийдөө нийтдээ нэг Монгол Улсын их сургуулийн Yani 1000 гаруй оюутанд бол бүжиг бол заагаад тэр 1000 гаруй оюутанд бол харилцаад ингээд явсны эцэст ерөнхийдөө би өөрийгөө олж авсан гэж боддог байхгүй. Яг өөрийгөө за тэргэл гэдэг хүн за мэдээлэл системээс сурж байгаа. За надад яг юу хэрэгтэй юм бэ? Тэгээ би яг одоо төгсөөд хэн болох юм бэ гэдгийг ерөнхийдөө бодож ирсэн.
За тэгээд яг өөрийгөө олоод за тэгээд хичээл төлөвлөгөө гаргаад за би яг магадгүй те 5 жилийн дараа энд хүрэх юм байна, 10 жилийн дараа энд хүрэх юм байна гэдэг. За тэгээд ерөнхийдөө яг ингээд зориод эхэлсний ардаас юу болсон гэхэлээ 10 жилдээ биш их сургуультай ороод зөвхөн хичээлээ хийхээсээ илүүтэйгээр яг өөрийгөө хэрхэн хөгжүүлж болох вэ гэдгээ илүү олох хэрэгтэй гэж би бол боддог байхгүй. Тэгэхээр ингээд клубт ороод ингээд түрүүн хийсэн чинь тэмүүжин хэлсэн хакун ингээд клубанд байгаа. Хэрвээ та одоо ороод програмтай ч юм уу ямар нэгэн байдлаар өөрийгөө одоо муу байна би одоо тийм байна гэж бодох юм бол тийш орох хэрэгтэй тийм. Ингээд ерөнхийдөө одоо өөрийгөө найзуудтайгаа нийлээд юм хийгээд үз. Тэгээд өөрийгөө ямар одоо нэгсний сайн байвал сайн байгаа суугаа мэддэг те. Тэгээд мотивацлаг ингээд бөөнөрөө ингээд хамт үзэх шал өөр байхгүй. Тэнгүүд би яг ингээд найзууд дундаа ороод ирэхээр би яг програмын хичээл дээр би яг ингээд амар муу байгаа. Тэнгүүд надад амар хүндээ тусаад нөөхөн. Тэнгүүд окей. Энэ бол тэгээд ирлээ чиний хувьд зүгөөнийг даваад зүгөөнийг хамчиныг давчих юм бол тэгээд цаашаа чиний уусаа ирээдүйд чинь юм гэдэг ингээд өөртөө амар юм мотивац өгөөд явсан. Тэгээд найзууд дундаа ерөнхийдөө яг програм дээр айгүй муу байсан болохоор надад амар хүндээ тусаад тэр нь эргүүлээд намайг амар мотивацлагдсан. Одоо ерөнхийдөө айгүй сайн гэж боддог байхгүй. Тэгээд өөрийгөө маш олон талаар хөгжүүл интроверт хүн одоо юу гэх яг програм талаас сайн байж болно те. Тэгээ экстраверт гэсэн үнэхээр яг энэ хоёр хослож чадах юм бол өөрийнхөө өссөн тэр зорилгодоо хүрээд өссөн одоо өөрийгөө авч чадна гэдгийг хэлэх гэсэн юм аа тий. Тэгээд би ч гэсэн адилхан яг ерөөсөө бараг л мэдхгүй байж байгаа орж ирсэн. Тэгээд би өнөөдөр яг IT ерөнхийдөө энэ чиглэлээр одоо хайртай тий. Тэгээд ингээд найзуудтайгаа бас юм хийгээд ингээд аппликейшны санаа гэж бодоод ингээд ерөнхийдөө бид нэр өөндөө нийлээд ягаад залуу үед заавал одоо юу гэх ажил олгох хүмүүс ингээд ажиллах хэрэгтэй тий. Өөрсдөө юм хийж үзэх хэрэгтэй. Бид нэр одоо юу гэх маш олон юм мундаг залуучууд байна. Энэ бүгд ягаад нийлээд нэг зорилгын төлөө ингээд юм хийж болохгүй юм бэ гэдэг зүйлүүдийг ерөнхийдөө бодоод бас ингээд хэдий юмнууд бол хийгээд бас ингээд явах байгаа. Тэгээд энэ бол тийм байна да. Тэгээд өөртөө сайн хичээж чадах юм бол өөрийгөө маш одоо юу гэх өөрийгөө зорилгыг тодорхойлж чадах юм бол яг түрүүн чамд хэлсэн шиг 5 жилийн дараа би яг энэ хүнээ гэж зорьсон бол яг өнөөдөр чамд хэцүү байгаа тэр зүйлүүд бол маш хөнгөрөөд ирнэ. Тэгэхээр ерөнхийдөө бол яг өөрийгөө зорилгоо зөв тодорхойлж гэж хэлэх юм байна. Тэгээд би яг юу хийх ёстой гэдгээ ойлгоод надад яг юу дутуу байгаагаас ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд дээрэс нь чи хүссэн нэг одоо мэрэгжил байгаа те нэг албан тушаал зам одоо нэг ажил байгаа. Тэгвэл тэр одоо бас адилхан гуглдэх хэрэгтэй те. За би энэ мэрэгжил хүрэхэд бол надад ямар requirements хэрэгтэй одоо нэг шаардлагууд хэрэгтэй байгаа юм бэ гэдгээ олоод уншаад гуглдээд тэгвэл за одоо надад яг энэ байна уу гэдэг ингээд тэрээс чеклээд явчих хэрэгтэй гэж боддог. Тэгээд ерөнхийдөө бүх чекүүдээ ингээд чек point хийгээд дуусчих юм бол за энэ мэрэгжил одоо нэг мэрэгжилтэн байж чадах нэ гэж ойлгох хэрэгтэй гэж би боддгоо. За тэгээд энэ байдлаар ямар хийж байгаа. За тэргэлдээ баярлалаа. За тэгээд нэг хэлсэн хамгийн түрүүнд өөр хэлбэрүүдээ чеклээд явах хэрэгтэй. За тэрний хамгийн ихэнд нь болохоор ерөнхийдөө бол англи хэл сурах бол заавалчгүй орно гэж хэлье. Та 18 настай ямар нэгэн компьютерийн мэдлэггүй гэхдээ өөрөө IT-ийн салбарт маш их сонирхолтой IT-ийн салбараар явна гэд шийдсэн байгаа хэрнээ IT-гаас яг юуг нь яг одоо сурахаа мэдгүй байвал та их сургуулаа хүлээгээрэй. За их сургууль танд орж ирээд хангалттай онлайн мэдлэг, хангалттай олон зүйлсийн суурьуудыг заагаад өгнө. За та харин их сургуульд ортлоо өөрийнхөө англи хэлнийхээ чадварыг маш сайн хөгжүүлээрэй гэж хүсье. Яг одоо IT-ийн салбар гэж хонохгүйгээр англи хэлээ маш сайн хөгжүүлээрэй гэж хэлье. За ерөнхийдөө бол яг адилхан мэдлэгтэй хүмүүс их сургуульд орж ирлээ гэж бодоход за нэг нь англи хэлний төвшин агсан дунд нөгөөх нь анхан дунд байвал агсан дундын англи хэлний төвшөнтэй хүн хамаагүй илүү хурдан сурдаг. Учир нь гэвэл IT-ийн бүх докюменташн гараа авахд бүгд англи хэл дээр байдаг. Бүх харилцаа холбоо бүгд англи дээр явагддаг учраас та хамгийн түрүүнд англи хэлийг заавалчгүй сураарай гэж хэлье. За тэгээд дараагийн асуулт. За. Одоо нэг заавалчгүй нэг 12 төгсөж байгаа хүүхдүүдэд гээд хэлэхлээр бас жоохон сонирмолтой тань л да. Тэнгүүд нэг амьдралын боломжгүй хүүхдүүд бас зөндөө байгаа. Тэгээ миний яг YouTube сууг эхэлжсэн гол санаа нь бол тэр юус аахгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст гол хүрхийг зорж байсан. Тэгсэн чинь над наваа ерөөсө хинч үздэг байсан аахгүй. Бүр IT чиглэлийн хүмүүст ч мэддэг байсан. Тэгээд яг анх нэг IT руу нэхлээд би орох юм байна гэдгийг ойлгочихсон. Тэгээд яг энтэй адилхан нэг тийм кейс үүсчихсэн аахгүй. Би ч яг анх
оюутан болох гээд штис руу ороод амар гоё сурнаа мурнаа гэж бодож байсан чинь эхлээд шууд төлбөрийн асуудал үүссэн надаа. Тэгээ нөгөө манай гэр бүлийнх чинь туризмээр төрүүлж амьдэрдэг гэсэн аахгүй тухайн үед бодлож байгаа хэцүү. Тэгээд яг нөгөө нэг төлбөрөө бүр зээл авч маавч төлөөд арайч гэсэн нэг төлөөд тэгсэн чинь над би холбооны сургуульд орж байгаа мөртлөө над лаптоп ч юм уу компьютер ерөөсөө байгаагүй. Тэгээд ерөөсөө эхний 2 жилээ би лабораторийн ком ерөөхдөө дамжиж явж исэн. Тэгээд энэ үедээ бол яг өөрийгөө хөгжүүлээд явъя гингүүт лаборатори дээр прожектыг хадгалчаал тавингууд дараа 7 хоногт нэрэнгүүт байхгүй болчдөг. Нэг тиймэрхүү тал байдаг. Тэгээд ерөөдөө миний яг Gmail-ийг үзвэл баг бүх файлаа хадгалсан бүр ингээд index HTML, PHP гэдгийг бүгдийн нэг хүртэл ингээд хадгалсан байдаг. Тэгээд бүгдийн зиплет хадгалсан байдаг. Тийм болохоор тэгээд яг 2 дугаар курсээс нөгөө нэг лабораторийн комд дамжиж явж байхдаа нөгөө нэг компани азар вебсайт хийх тийм гарч ирсэн аахгүй. Одоо миний нэг пост хийдیں۔ Вебсайт хийж үйлчлэнэ гэд. Тэгээ тэрэн дээр бол нөгөө оюутан үнийг ерөөсөө тоохгүй над руу зарлангуудаа за ямар компани ингээд асуудаг санаатраас. Тэнгүүд би компани бишээ би өөрөө хуваараа би чаднаа гэд бүр чаднаа гэд бүр ингээд хилээд тахад наваг дэмждэггүй ерөөсөө. Тэгээд азар нэг компани гарч ирээд тэгээд тэр компаниг 200,000 төгрөгөөр лөө нэг static web хийж өгчээсэй. Тэгээ тэр нь бас лабораторийн компьютер дээр баг хонч барай хийчихсэн аахгүй. Тэгээд яг тэр мөнгөөрөө ээжээс бас нэг хэдэн төгрөг тухайн үед яг цуглуулсан байсан өөрөө би мөнгөө ээж төгчдөг байсан аахгүй. Тэгээд л яг тэр мөнгөө аваад нэг 370,000 170,000 нэмээд нэг анхны лаптоп авчихсан. Тэгээд яг тэр лаптоп аваад тэгээд яг тэр хоёрын өвлийн амралтаараа анх YouTube channel анх нээжсэн. Яг нэг сарын дараа л нээж эхэлчихсэн аахгүй. Тэгээд л яг тэнцээс хойш байгаа яг миний гой хүмүүстэй уулзч эхэлсэн, гой community үүссэн те. Анх би яг нэг дотгошоо хүн байсан аахгүй. Ерөөсө хүнтэй юм харьцаж мэддэггүй. Тэгээд яг YouTube-ээр дамжуулаад илүү гадагшаага болоод олон хүнтэй танилцаад ерөөдөө одоо яг ажиллаж байгаа газар Баска гэдэг одоо захиралтайгаа бас яг ивентээр танилцж байсан. Тэгээд яг намайг мэддэг шүү, дэмждэг шүү гэд хэлжсэн. Тэгээд дараа нь бас яг азар харуул зингтээ би финалийн шатанд шалгарч таарсан. Тэгээд тэр үед нь Баска захиралмаас тэр үед нөгөө нэг packet hacking гэдэг village дээр суужсан аахгүй. Тэгэл очиод би даалгаврын амар хурдан ирж дуусгаад тэгээд за окей дараа нь холбогдно энэ гэж ярьж байгаа. Тэгээд би дараа нь өөр очижсэн. Тэгт тийм болохоор яг одоо яг боломж байхгүй гэж болно. Тэгээд ямар ч мөнгөний бодолцоо байхгүй, орчин байхгүй гэж болно. Тэгээд ерөөдөө хүн хичээвэл ямар ч нөхцөлд ерөөдөө сурах боломжтой шүү гэдгийг ерөөдөө хэлмээр байна. Лайк ялгана. Гоё өрөлтэй та. За ясандаа маш их баярлалаа. За мөн баяр хүргэе. За лайв дээр болохоор нэг асуулт орж ирсэн байна. За IT-ийн салбараас сургуулаа төгсөөд шууд ажилд ордог төрөл нь ямар төрөл вэ? Тим юм байдгүй гэсэн хариулт байна. Асуулт байна. За энэ болохоор би яг өөрийнхөө үзэл бодлыг хэлье гэж бодлоо. IT-ийн салбаар сурж байгаа ихэнх оюутнууд за 3 дахь курсээс 4 дахь курсээс эхлээд компанид гэрээтэй ажиллаад эхэлцдэг. За ерөнхийдөө бол төгсгөлтөө бүх IT-ийн салбарын бүх мэргэжилтнүүд яг өөрөө энэ IT-ийн салбарт үнэхээр дуртай байвал бүгд ажилтаа болоод төгсдөг шүү гэж хэлмээр байна. За тэгээ миний хувьд би өөрөө 1-р курсээс эхлээд голлон банкнд дадлага хийгээд одоо болохоор Interactive гэдэг компанид ажиллаж байгаа. Гэтэл би өөрөө сайдмууч 2 дахь курсээ төгссөн. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ тал дээр ямар ч тийм санаа зовох асуудал байхгүй гэж хэлмээр байна. За дараа нь болохоор тамирч захиралтай холбоотой нэг асуулт ах шиг байна. За мастерт сурах зорилготой хүмүүст бакалавра төгсөөд шууд сурах. За эсвэл ажлын туршлага хуримтлуулсныхаа дараа сурах. Хэрэг тийм бол хэдэн жилийн туршлага байвал зүгээр вэ? Зөвлөгөө өгөөрэй гэсэн байна. За би мастера турк улсад хийсэн. Тэгээд хийхдээ бас сонин мэрэгжил улс төрийн удирдлагаар би мастера хийсэн. Тэгээд ер нь л би IT-гаас их хол явж байсан л та. Тэгээд 10 жилээ төгсөөд их сургуулаа төгсөөд бакалавраа авчаад би нэг 2 жил яг ажиллаа хийгээд тэгээд гэр бүлэрээ мастертаа сурахаар явж исэн. Ер нь бол надад тодорхой хэмжээний нэг ажиллаад өөрийн нэг ажлын туршлага хуримтлуулаад за бас нэг орлогоосоо цалингаасаа нэг бага зэргийн хуримтлал үүсгээд гадагшаа явна гэдэг чинь тийм амар юм биш байдаг. Хүмүүс ингээл өнөөдөр гадаадад өөрийгөө гоё байгаа, өстө зугаалж байгаа, идж байгаа, ууж байгаа зураг тавьдаг боловч уучлаараа яг үнэндээ чи гадаадад очиод хинч биш. Чи үнэхээр тэ үйлсэхтөө үйлсэн, уйлахтаа уйлан, зовхтоо зовно. Ээж, аав, найз, нөхөд, ах дүү нараасаа хол хүний нутагт тэгээд ингээд яг бүрэн төгс одоо мэддгүү 2 дахь хил дээр ингээ хичээл үзээд маш олон даалгавар аваад ингээд явна. Тэгээ нөгөө зардал мөнгө ялангуяа гэр бүлээрээ явах тохиолдолд зардал мөнгө маш их ордог.
Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхэлэр би бол зүгээр бакалавраа сайхан төгсчих. Тэгээд ажиллаа хийчих нэг 2 жил тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж. Тэгээд тэр мөнгөөрөө бас гадагшаа явахдаа дэмжлэг болгоод өөрөө нөгөө тодорхой хэмжээнд сураад ажилласан хүн чинь туршлагатай олчихно. Энд тэнд apply одоо сургуулиудад apply хийхэд асуудалгүй те. Тэтгэлгээ яриад хөөцөлт чинь миний зөвлөгөө бол бакалавртаа сураад эндээ ажиллаж агаад тэгээд гадагшаа өөрөө тэтгэлгээ хөөцөлтөд явсан дээрээ л гэж зөвлөн дөө. За баярлалаа. Тэгэхээр би бас боддیں۔ Эхлээд Монголдоо яг монгол хэлээрээ маш сайн сууртайгаар бакалавраа хамгаалчаад за тэгээд тодорхой хэдэн жил яг мэргэжлийн дугаар ажиллаж агаад мэргэжил дундаа би ч яг софтвер инженерээр сурж байгаа. Гэхдээ яг аль чиглэл рүү илүү гүнзгийхээ бол би одоохондоо сайн мэдэхгүй байгаа. Тийм учраас би эхэлж ажиллаж үзээд яг аль чиглэл рүү илүү гүнзгийрэх үү тэрийгээ сонгосныхаа дараа яг энэ чиглэлийн дагуу судалгаагаа хийгээд магистрт явна гэж боддог. Тэгэхээр энэ бол Танд нийтэн. За дараагийн асуулт байна. Их сургууль төгсөхгүйгээр өөрөө сураад дипломгүйгээр Монголд ажиллах боломж хэр байд юм болоо? Гадаадд бол чадвартай л бол нэлээд зөвшөөрдөг болсон гэж сонссон гэсэн нэг юм асуулт байна. Энд хэн хариулах хүсэж байна? Би хариулах. За. Танаас захирал. Би тавчхан хариулчээ. Яг ажил олгогчийн хувьд бол диплом бол зайлшгүй хэрэгтэй байдаг. За ялангуяа манайх шиг хувьцаат компанийн хувьд одоо хүний нөөцийн чадвараараа бас нөгөө ранг тогтоодог болсон. Тэгэхээр диплом бол шаарддаг. Тэгвэл би дипломгүй мундаг явж байгаа Монголын одоо IT-ийн салбарт за энэ программистуудын дунд за энэ мэдээллийн одоо аюулгүй байдал дотор явж байгаа юм мундаг хүмүүсийг мэдэн тэд нар болохоор ихэвчлэн онлайнаар сертификат аваад сургалтандаа суугаад за тэгээ Монголд бас олон сургалтын төвүүд байдаг тэднэрт суугаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм хүмүүс болтлоо явдаг. Тэгтэл би бол яг ч Монгол одоо их сургуулийн дипломыг бол зайлшгүй шаарддаг. Үнэхээр яг чи бүр үнэхээр чадвартай бол чиний чадварыг үнэлнэ. Гэхдээ чиний чадварыг үнэлэхээс өмнө дипломыг чинь бол надад үзүүлэх юм чинь л би харна. За тэмцэх хэрэгтэй баярлалаа. Бас манай найзууд ер нь бол амар их асуудаг л та. Танай IT-ийн мэргэжил чинь нэг онлайн дээр амар хичээлүүд байдаг. Тэгэхээр заавалчгүй их сургуульд сураад энэ мэргэжлийг эзэмшээд ингээд олон сайт өргөний төлбөр төлөөд авах шаардлага яг юу гэдэм бэ гэж асуудаг. За би хувьдаа болохоор ингэж боддیں۔ Их сургуульд сурвал илүү онлайн ойлголттой болон цаашаа ингээд судалгаа шинжилгээ хийх илүү их боломжтой болдог. За онлайн курсыг үзэнгүүт яг тодорхой хэмжээний нэг технологиг яг тэр онлайн курс амар их тайлбарсан байдаг. Тэгэхээр та яг тэр үедээ тэр онлайн курсыг сураад төгсчдөг. За тэр технологиг амар сайн мэддэг. Гэтэ хэдэн жилийн дараа тэр технологич мэдээж хуучрна. Тэгэнгүүт танд ямар нэгэн онол байхгүй болохоор та цаашаа ингээд суралцах боломжгүй болцдог. Харин би наан ингээд их сургууль сурж байгаа онлайн мэдлэгтэй байгаа болохоор би тэр технологиг яг юун дээр хөгжүүлэгдсэн ард нь яг ямар процесс болж байгаа энэ талаар илүү мэдлэгтэй байдаг болохоор би өөр шинэ технологи гарч ирвэл ямар нэгэн асуудалгүйгээр тэр технологиг сурчих боломжтой байдаг учраас би ерөөдөө бол хэрвээ боломж байвал их сургуульд сурахыг бас зөвлөж байна. За би энэ дээр юм нэмжлэжлэх үү. За тэгэхээр заавал их сургууль сурах хэрэгтэй юу гэж яг үнэн тийм гадны зарим орнуудад жишээ нь нэг Tesla лөө нэг диплом бүр хамаарахгүй болсон гэдэг зарим ажлын байна. Тэгэхээр манай мэргэжлийн хувьд болохоор за яг их сургуулиас сурдаг зүйлүүд нь заавал зөвхөн мэргэжлийн одоо хичээлүүд гэж хийж болохгүй. Их сургуулиас юу сурдаг вэ гэхээр их сургуулиас багаараа сурдаг, их сургуульд хүнтэй харьцаж сурдаг, их сургууль цаг барьж сурдаг, их сургууль багаараа сурдаг. Ингээд маш олон зөөлөн хүчийг хүн өөрөө эзэмшиж гардаг байхгүй юу? Тэгэхээр тийм зөөлөн хүчүүдийг эзэмшиж гарсан хүн ажил дээр гараад ч юм уу өөрөө гараад хүмүүстэй харьцагтаа яадаг гэхээр хүмүүстэй ажил сурна. Мэдээж хүмүүстэй харилцаа бол хамгийн чухал зүйл. Одоо би хамтран ажиллагчтайгаа нагаа гэх юм бол би хамтран гэдэг хамтран ажиллагчтайгаа ойлголцож чадахгүй байх юм бол юу үндэ хинч биш. Юу үндэ одоо багтаа хувь нэмэр оруулж чадахгүй. Хичнээн сайн байгаад би хичнээн сайн байгаад өнөөдөр ганцаараа Facebook хийхгүй л байхгүй юу? Facebook-г яард хэдэн 100 тийм баг байгаа тийм ээ. Тэгэхээр их сургуулиас хүн тийм зөөлөн хүчтэй буюу багаар ажиллах чадвар, одоо өөрсдийнхөө хүрээлэл, одоо хариуцлагатай байдал, одоо цаг баримтлах гэх маш олон зүйлүүдийг бол сурч авдаг. Гэхдээ заавал тэрийг бас их сургуулиас сурах уу гэвэл мэдээж эрийг өгөө чи өөрөө сурч болно. Одоо мэргэжлийн хичээлүүдийг илүү сайн их сургуулиас илүү сайн сурч болно. Гэхдээ
яг үүндээ чиний өмнө ингээд 10 жил одоо 10 жил ч юм уу 20 жил чиний өмнө одоо ингээд яг энэ технологийн салбар руу ороод одоо туршлагажаад 20 жилийн туршлага авсан хүн чамд 3 сарын дотор тэр 10 жилийнхаа туршлагыг өгж болох байхгүй юу? Тэгэхээр чи ерөнхийдөө бол их сургууль сурснараа гэрээ багш чинь үнэхээр сайн багш байх юм бол 10 жилийн тэр хүний 10 жил 20 жил одоо цуглуулсан туршлагыг ердөө 3 сарын дотор буюу ингээд цаг хугацаар аялж байгаа юм шиг давна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр миний хувьд болохоор их сургуульд бол заавал сураарай гэж хэлмээр байна. Одоо боломж level төрөчний баталцыг хэлдэг шигтэй. Боломж level сураарай. Тэр үнэхээр боломжгүй байвал яг уу үнэхээр яг мэдлгүүдийг болж өөрөө авах боломжтой. А гэхдээ энэ дээр нь бас магадгүй эндээс хамаарат нэг хүн ч гэсэн нэг үзэж байгаа гинт шийдвэр гаргах юм болоо тий. Гэхдээ их сургууль сураарай. Хэрвээ үнэхээр бүр ингээд хамгийн муу жишээ ингээд сурахгүй байлаа гэж бодоход миний хувьас өгөх зөвлөгөө нь болохоор яг тийм алдартай номууд ч юм уу тий. Яг тийм онлайн ингээд курсууд биш. Одоо 35 минутанд веб хийх, одоо хамтдаа веб хийцгээгээ YouTube дээр хичээлүүд юм уу тийм биш. Яг ингээд номнуудын жагсаалт гаргаад Google дээр одоо хамгийн анхны суурь хичээлүүд нь юу вэ те? Номыг ингээд дагаж явах юм бол их сургууль дээр мэдлэгийг яг уу ингээд эзэмших боломжтой. Гэхдээ маш удаанаар эзэмшнэ гэсэн үг. Жишээ нь бол би нэг одоо Монгол Улсын их сургуульд нийт 16 7 байдаг. Тэрнийх нь 7 хоног болгон шин ингээд сэдвүүдийг бол заагаад байгаа байхгүй юу? Би ингээд програм юу лээ? Өглөөний сангийн програмчлал гэдэг хичээл дээр яг ингээд 3 лекц бүр ингээд яахаа аргагүй 3 лекц хоцроод сууж чадхаагүй байдалд орсон байхгүй юу. Тэгээд дараа нь нөхөж авах шаардлага гаргаад явцын шалгалт болоод тэгсэн чинь би тэр 3-7 хоногийн 3 цагийн лекцийг бүхэлдээ бараг 7 хоног сууж агаад ингээд номноос уншиж ойлгож авч байгаа байхгүй юу. Гэхдээ яг тэр багш хэлсэн болоод багш ердөө 5 минут дотор надад тайлбарлаж өгч чадна. Тэгэхээр ингээд яг цаг хугацаар хэлсэн юм шиг байна. Тэгэхээр асар их мэдлэгийг маш богино хугацаанд авах боломжтой. Тэгээд дээрээс нь түрүүчний хэлсэн тийм зөөлөн хүчүүдийг бол хүн эзэмших боломжтой. Чи ингээд хүрээлэлтэй болно гэдэг чинь маш том зүйл. Тэгэхээр миний хувьд бол их сургууль сураарай. За тэгээд бүр worst case нь тий номыг л дагаарай гэж хэлмээр байна. Ямар нэгэн номыг яг хоо видео контентууд үзэж болно. Гэхдээ яг түрүүчийн үрцэг хэлсэн шиг яг ингээд нэг технологид бол гацчдаг хүн. Яг тэр технологи гэдэг зүйл чинь болохоор бараг л 1 жилээр бараг л 6 сараар ингээд хувьсаж өөрчлөлтөө явж байгаа зүйл байхгүй юу. Тэгэхээр би нэг ингээд чи ингээд зовж 6 сарын дотор нэг ингээд технологи сураад тэн дээр нэг юм хийгээд сурцсан. Гэхдээ чи гол одоо ойлголтуудаа мэдхгүй байх юм бол дараагийн 6 сар чиний ашиглаж байгаа технологи чи ерөнхийдөө ингээд хаягдл болоо тий. Чиний ингээд сурсан цаг чи ямар ч хэрэгцээг болоод чи дахиад шинэ технологи сурах болдог. Харин ингээд суурьа маш сайн ингээд тавьчих юм бол технологи ер нь бол хамаа байхгүй гэсэн. Чи хүссэн технологи руугаа жоохон судлаад ерхий ойлголтуудаа мэдж байгаа учраас чиний ерхий ойлголтууд яаж хуурсан бэ гэдгийг хараад тийш ингээд орох боломжтой гэсэн. Тэгэхээр суурьа маш сайн тавь. Тэгээд ирээдүйд 10, 20, 30, 100 мянга юу гэдэг хамаа байхгүй. Тэр технологи руу чи өөрөө ингээд орч чадна гэсэн. Тэгэхээр банк сонирч бай, судлаач бай, суурьа сайн тавь. Суурийг юу сайн тавьчих юм гэхээр нэгдүгээр их сургууль заавал их сургууль биш. Багш чинь сайн тавьж өгнө. Чиний өөр хичээл зүтгэл байна. Дээрээс нь хэрэг юм уншиж байгаас ч хамаарна гэсэн. Гэтэ Facebook-ийн тийм фосмост биш. Яг ингээд компьютерийн ухааны яг тийм номнуудыг унших юм бол чиний суурь чинь маш сайн тавигдана гэсэн. Гэтэ миний яг дүнсэн хэлснийх болохоор яг ингээд код чдэг хүмүүст хамаарч байгаа шүү тий. Яг ингээд мэдээллийн технологид орчоод дизайнер ч юм уу эсвэл бол одоо яг тэр үеийн мэдээллийн системийнхэн бол яг ингээд код гэхээс илүү арай өөр төрлийн юм уншдаг баг тий. Тэгж ялгсан. Тийм болохоор ингээд суурьал маш тавьчих тийм технологиудыг бол та нар бол суурьчин сайн байхад яаж игээл өөрөө судлаад сурчна гэсэн үг. Тэгэхээр их сургууль сураарай. Тэгэхээр найзуудтай болно 4 жилийн гоё дурсан зүйлдэн тий. За тэмцэндээ баярлалаа. Би энэ дээр нэг юм нэмж хэлье гэж яагаад мартчихлаа. Тэгэхээр дараагийн асуулт руу оръё. За манай дөө одоо хэд дахь асуулт нь явж байна? За одоо ерөнхийдөө нэг 5 асуултанд хариулаад лайв өндөрлүүлэе гэж бодож байна. Ааха за окей. Дайлах богинохон байдлаар хариулъя. Бол манай лайв манаас арай дэндүү урт болчлоо. Цаг 40 минут болсон байна. Тэгээ би бас нялх хүүхдтэйгээ манай хүүхдээ мөм ээж гээд. За энэ дээр манай дөө програм хангамжаар сурах зорилготой байгаа. За тэгээд Монголдо Mois болон шүтээс хоёрын аль нь илүү даваа талтай вэ? Тус бүрээр нь яаж тусалаач гэсэн асуулт ирсэн байна. Ерөнхийдөө бол Mois болон шүтээсийн даваа тал болон сул талуудыг асууж авах шиг байна. За тэгээд эндээс хоёр оюутанг талцуулъя.
Энэ ямар амар юм бэ? энэ ч одоо муухай асуулт байна да. Сурсан сургуулаа хүн чинь одоо сул тал малыг хэлэх юм уу? Харин тий. Яг энэ ерөөсөө нэг 3 давуу талыг хэлээгүй яг бизнесмен За. Штисхи. нойс явъя. Нойс. Амээсо. Амхм. За төлөөлөлт яах. За тэгээ. За тэгэхээр Монгол Улсын за тэгээ. Монгол Улсын их сургуулийн хувьд болохоор яг даваа тал гэх юм бол нэгдүгээр уган сургууль. За энэ бол жок байлаа. За тэгэхээр яг ингээ би өөрөө 4 жил сурсан туршлагаасаа яг онцлох одоо даваа талуудыг хэлэх юм бол нэгдүгээр Монгол Улсын их сургууль багш нар маань би бас зарим багш нар маш сайн гэж хэлж болно. Яг тэгэхээр миний яг ингээ суур бол маш тавигдсан гэж хэлж болдог. Яг тэгэхээр одоо алгоритм дээр хүртэл яг манай Монгол Улсын их сургуулийг одоо Монгол Улсын их сургуулийг гэнэ мэдээлэл компьютер ухааны техник анх 1998 гэсэн чинь онд ингээ компьютер ухааны сургууль болоход багшилж байсан багш маань яг бидэрт ингээ алгоритмын суурийг тавьж өгдөг байхгүй юу? Яг алгоритм гэж юу вэ? Яаж ингээ зэгцтэй бодох хэрэгтэй юм те? Тэгээ яг миний математикийн юу мууч гэсэн үеийг гэсэн үржих хөдлөлийг би нэмэх гэж ойлгохгүй байсан байхгүй яг тохоо те. Тэгэл тийм хүн алгоритмын бодлогуудыг бүр ойлгомжтой зүйлийг компьютер дээр хэрхэн болгох вэ? Яг програм хангамжийн инженер хүн яаж сэтгэх ёстой гэдгийг бол ингээд анхны хичээл дээр тавьж өгдөг. Тэгэхээр дараа нь ингээд өглөө сангийн үндэс гэдэг хичээлүүдийг болохоор ингээд тавьж өгдөг. Тэгэхээр би Монгол Улсын их сургуулийг юунда сайн бэ гэхээр суурийг маш сайн тавьж өгч хэлж байна. Яг компьютерийн ухааныг одоо компьютерийн мэдээлэл технологийн хүн ямар мэдлэгийг суур мэдлэгийг эзэмшсэн байх ёстой юм бэ гэдгийг болохоор хүмүүс тэрийг маш сайн тавьж өгдөг. Дараагийнх нь болохоор инженерийн салбарт буюу одоо Монгол Улсын их сургууль болохоор математик одоо ерөнхий математик буюу математик нэг юм бэ, инженерийн математик гэдэг. Тэгээд зүгээр энгийн физик, тэгээ инженерийн физик гэж хичээлдэг бол заадаг. Ингэснээр болохоор хүн яадаг вэ гэхээр инженер хүн учраас яг ингээд математик, физик гэдэг энэ шинжлэх ухааныг өөрийнхөө мэргэжилтийг ингээд холдог гэсэн үг. Тэгэхээр энэ нь бас ингээд бидний ингээд суур мэдлэгийг бас дэмжиж өгдөг. Тэгэхээр дараагийнх нь юу вэ гэхээр суур мэдлэг дээр нэмэх нь онлайн юмнууд их заадаг. Ер нь бол хичээл дээр ингээд практик дээр бид нар яг ингээд веб хэрхэн хийх үү, мобайл аппликейшнийг, аппликейшнийг ингэж хийн, энэ тавчийг ингэж гаргана гэдэг юм бол заадаггүй. Яг юу юм бэ? Яг веб гэдэг чинь яг юу юм? Яг апп гэдэг чинь юу юм? Яг өглөөний сан гэдэг над нь юу юм? Яаж ажилтгийг гэдгийг заадаг. Тэгэхээр суурийг маш тавьдаг, онлыг сайн өгдөг. Тэгээд багш нарын сайн тий, зарим багш нар сайн. Тий, манай багш нар сайн. Манай багш нар сайн. Тэгээд дээрэс нь хамгийн гол зүйл нь болохоор за 4 одоо ганцхан байна. 4 нь болохоор Монгол Улсын их сургуульд юу байдаг вэ гэхээр оюутны клубүүдийг болохоор Монгол Улсын их сургуулиас маш сайн дэмжиж өгдөг. Энэ нь болохоор маш даваа талтай. Яагаад вэ гэхээр үнэхээр оюутан хүсээ клуб байгуулах юм бол тэрийг дэмжиж өгдөг. Нийлээд бөөнөр юм их юм бол тэрийг дэмжиж өгдөг. Тэгэхээр чи хамт олонтой болж чадна. Тэгэхээр дөрөвдөг нь хамт олон буюу ингээд оюутны клубүүдийг маш сайн дэмжиж өгдөг. Тэр. Тэгэхээр энэ дөрөв. Миний хувьд. За шүтээхээ. Яг. За юуны төрөнд бол манад систем айл гэж байгаа. Тэгээд ер нь за тийм дээр бож өгье. За ерөөдөө болоо шүтээсийнх бол Moises арай илүү практик тал руугаа илүү заадаг болоо гэж бодож байна. Тэгээ тэр ч одоо юугаараа би арай илүү Moises-ийн одоо онлоор гарч ирсэн аюулгүй байдлыг хүмүүсээс илүү би халдлах тал руугаа илүү сайн гэх мэтлэнгээр те. Нэг тиймэрхүү байдлаар байж болно. За мөн бас нөгөө хүмүүсийнхэн одоо оюутнуудын чадамж нь арай илүү сайн болоо гэж бодож байна. Тэгээд энэ болохоор нөгөө янз бүрээр одоо шилбэл миний яг харснаар Moises-ийн сүлжээндээ илүү сайн гэж би ерөөдөө хардаг. Тэгээд манайх болохоор электроник тал руугаа арай сайн ч гэдэг юм уу те. Нөгөө Robocon энтерт манайх ч төрлөөд байгаа шүү дээ. Тэрүүгээр нь ерөөдөө арай илүү гэж бодож байна. За өөр одоо юу байгаа юм дээ. Би нэг статистик хэлэх үү? За хэлээ та. Би өөрөө Moises төгссөн шүү дээ тий. Тэгтээ ITC-ийн бараг 85% нь шүтээс системс төгссөн хүмүүс эдий. Манай яг одоо манай дээр бол яг дандаа системийн админууд, системийн инженер, за тэгээд сүлжээний инженерүүд бас байгаа.
Тэгээд 85% нь бол яг шүтээс төгссөн, тэр дундаа Китэмс төгссөн залуучууд байгаа. Гэхдээ би Муйстай хайртай, Муйс мундаг. Ер нь хоёр сургууль бүгдээрээ л мундаг штэ. Манай Монголын ууган сургуулиуд те. Тэгээд нөгөө бас чиний оноо хүрж байгаа үгээс хамаар чи сургуулаа бас сонгож болно. Тэрнээс ер нь адилхан дөө. Тийм. Мөс үү. Мойдс хоёр яг бие биенийхээ нэг дутагдлыг нөхцөн юм шиг те. Тэ. Яг нэг тиймэрхүү л нэгтгэж Тэгвэл байна. анх тэмдэг гэдэг шиг те. Тий. Би бас нэг товчоо юм хэлье. Яг сургалтынхаа талаар. Moist та орж ирээд эхний нэг жил ерөнхий сур гэж үзнэ. Хоёр дахь жилээс эхлээд та өөрийнхөө мэргэжлийг сонгож болно. Тэгэхээр энэ ямар даваа талыг олгож байгаа вэ гэхээр та их сургуульд орж ихдээ өөрийнхөө мэргэжлийг сонгоогүй байж болно. Гэхдээ та Moist орж ирээд эхний нэг жил бүх ерөнхий мэдлгүүдийг цуглуулсныхаа дараа бүхэлд нэг жил ингэж маш их ингээд бодоод гиснийхаа дараа та 2 дугаар жилээс эхлээд мэргэжлээ сонгоод явах боломжтой. Харин шүтээс болохоор шууд орохдоо мэргэжлээ сонгочдог. За энэ бас нэг даваа тал нь болохоор нэг шууд мэргэжлийнхаа сөрөгчлүүдийг биднээс илүү төрүүлээд үзчихдэг болохоор арай илүү оюутнууд нь яг практик талдаа арай илүү сайн байдаг. За тэгээд миний харжсан нь болохоор Moist болохоор илүү нэг судалгаа шинжилгээ тал руугаа илүү хөрвүүлсэн болов гэж би хардаг. Шүтээс болохоор илүү инженерчил тал руугаа байдсан болов гэж ихэд боддог байгаа. За тэгээд тамир захирал жоохон яарад ах шиг байна. За тэгээд бид нарт яг ингээд хандаж хэлэх үг байна уу? Одоо мэргэжлээ сонгож байгаа 10 жилийнхэн эсвэл яг энэ мэргэжил рүү хөрвөх гэж байгаа өөр мэргэжилтэй хүмүүс байна уу? Яг эднэрт зориулаад нэг. Яг 10 жил төгсөөд одоо 12 жил шүү дээ тий. 12 дугаар ингээд төгсөөд мэргэжлээ сонгох гэж байгаа мэдээллийн технологитой холбоотой энэ мэргэжлийг сонгох гэж байгаа хүмүүс үнэхээр дуртай бол маш зөв сонголт байж чаднаа. Энэ мэдээллийн технологигүй салбар гэж байхгүй. Тэгэхээр сонгосон сонголт чинь бол алдахгүй гэдгийг баттай хэлмээр байна. За хэрвээ мэргэжлээ солих гэж байгаа бол магадгүй нөгөө 2 жил сурчаад 3 жил сурчаад яг мэдээллийн технологийн одоо чиглэлээр энэ компьютерийн ухаан гэдэг юм уу мэдээллийн аюулгүй гэж орох гэж байгаа бол чиний зөвөө тий чи цаг хугацаа алдсан гэж битгий бодоорой. Ямар ч л байсан хүссэн юм олсон юм байна. Тэгэхээр хүссэн зүйлийнхаа төлөө тууштай тэмцээрэй л гэж хэлээд ямар ч мэргэжил сонгосон мэргэжил бүхэн сайхан чи тэрэндээ дурлж чадах юм бол тэр бүхэн чамд үр дүнгээ өгжил таараа. Тэгээд өөрийнхөө зорилгыг эхлээд тодорхойлж чиний зорилго юу юм бэ? Үнэт зүйл чи юу юм бэ? Тэрнтэй одоо ямар мэргэжил уялдаж байна вэ гэдгээ нэг юм өөрийгөө нэг чимээлээд үзээрэй. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. За би тэгээд лайвыг орхилоо. Тэгээд маш мундаг залуучуудтай ингээд ярилцсандаа бүр үнэхээр баяртай байна. Цаг 20 минут зүгээр харвсан сум шиг өнгөрлөө. Баярлалаа Ялгуун, Тэмүүжин, Тэргэл, Төгөлдөр гэж залуу байсан тий. Тэгээ бүгдээрэнд нь маш их баярлалаа, амжилт хүсье. Тэгээд бид нар угаасаа нэг салбартай байгаа болохоор байнга холбоотой байна. Тэгээ нэг юмыг нэрээ хэлчих сонирхолтой байж магадгүй 19-р зуунд газартай хүмүүс хамгийн их одоо хүчтэй, эрх мэдэлтэй шийдвэр гаргаж чаддаг байсан. За 20-р зуунд бол одоо санхүүтэй тий банкны захирлууд хамгийн мундаг хүчтэй шийдвэр гаргаж чаддаг байсан. 21-р зуунд бол дата буюу өгөгдөлтэй хүн хамгийн хүчтэй байгаа. Тэгэхээр та бүхэн маань одоо 21-р зууны иргэд учраас өөрсдөө сайн бодож шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. За баярлалаа guys. See ya. Уучлаарай би микро унтраацсан байсан байна. За тэгээд тамирчтай баярлалаа. За тэгээд одоо хэдүүлээ 2-3 асуултанд хариулаад лавья өндөрлүүлье гэж бодож байна. За оюутан болоод хамгийн түрүүнд юг анхаарах хэрэгтэй вэ гэсэн асуулт орж ирсэн байна. За яг одоо бол нэлийн их хүүхдүүд мэргэжлээ сонгоцсон хүүхдүүд манай лавьыг үзэж байгаа бах. Тэгээд яг оюутан болоод анхаарах зүйлсүүдээ хэлвэл тэргэл. За оюутан болоод одоо анхаарах тэгэхээр ерөнхийдөө эхлээд одоо нэг түрүүний хэлсэнчлээ өөрийнхөө хүсэл баг багаараа таних хэрэгтэй байна. Тэгээд өөрийгөө таниад би яг юунд авьяастай юм бэ? Би яг юу чадах юм бэ? Тэгээд магадгүй өмнө Тэмүүжигийн хэлсэнчлээ
баг хамт олонтойгоо ажиллахад надад би одоо юу гэх би ямар рол гүйцэтгэх юм бэ те. Тэгээд нэг баг болоод ажиллаа гэх за ингээд энэ хүн ийм байна, энэ хүн ийм юм байна. За би эргүүлээд яг би энэ баг юугаараа туслах чадах юм бэ гэдгийг бас олох хэрэгтэй. Ингийн тулд чи өөрийгөө ихэд олдсон байх хэрэгтэй одоо гэж чинь чаддаг юмтай болсон ч гэх юм уу те. За тэгээд оюутан ерөнхийдөө насандаа дан ганц хичээл гэж явахаас ер нь бол жоохон таарах хэрэгтэй. Тэгээд өмнө нь хэлсэн Монгол Улсын их сургууль маань яг клубүүдийг аюул их сайн дэмждэг. Ерөнхийдөө байраа гаргаж өгдөг. Энд тэнд яах юм бол одоо төсөв мөнгө шилж бас авах боломжтой байдаг. За тэгэхээр өөрийнхөө сонирхлын дагуу хүмүүстэй одоо харилцаад ингээд нийгэмтэйгээ харилцаад би нийгэмд ерөнхийдөө ямар хөө байр суурьтай байх юм бэ гэдгээ мэдэх ч юм уу те. Өөрийгөө одоо илүү их сайн боловсруулад ингээд өөрийгөө дараагийн төвчтэй явуулахын тулд нийгэмтэй харилцахыг гардаг. Тэгэхээр өөрийнхөө сонирхлын дагуу чи нэг клуб хариалагдах хэрэгтэй. Монгол Улсын сургууль одоо маш олон төрлийн клубүүд байдаг байхгүй. Тэгэхээр тэр болгон дээр ингээд өөрийнхөө би яг надад яг ямар юу болох юм бэ? Юм одоо үлдэх юм бэ? Тэ ямар скил үлдэх юм бэ? Би эндээс юу олж авч чадах юм бэ гэдэг зүйлүүдээ олоод ерөөдөө сураад явхад бол оюутан нас их сайхан хүчтэй өнгөрлөө. Тэгээд би бас багш нартай бас нэг хэлний шилжиж үзсэн баггүй. Чи одоо сойс авахгүй ягаад мөс явж байгаа юм бэ гэж хэлж үзсэн. Тэгээд ерөнхийдөө одоо өөрийнхөө зорилгоо тодорхойлсон. Би яг юу болох юм бэ? Би яг юу чадах юм бэ гэдэг бүх зүйлээ олсон байхад бол одоо энэ бүх юм цаанаас аяда болно гэж боддог. Тэгээд хамгийн гол нь их сургуульд орсон тийм ингээд бөөн дөрөв хамт байгаа нийгэм танилцаа, нийгмийн одоо харилцаа ингээд баг хамт олонтой байх өөрийгөө олон төрлийн нээж одоо ингээд нээхэд одоо юу гэдэг хамгийн гол үлдэх юмуд маань найз нөхөд юм аа гэдгийг юмнаас ойлгох хэрэгтэй. Нэг баг хамт олон юм аа бид нар хамт юм биш нэгснэ тийм боловсруулж болж байгаа юм аа бидний ерөөдөө ойлгоод тэгээд найзуудтай болох хэрэгтэй. Оюутан насны найзуудтай болох хэрэгтэй. Тэгээд дээрээс нь өөрийнхөө сайн боловсруулж болох хэрэгтэй гэж хэлээ да. Тэгээд тийм байдлаа. За ялгаанууд яриулах хүсэлт ирж байгаа шиг байна. За тэгээд ялгаанаас нэг асуулт асууя. IT-ийн мэргэжлүүд бусад мэргэжлүүдээс ялгах давуу болон сул талыг гоё тайлбарлаж өгөөч гэсэн хүсэлт ирсэн байна. За IT гэхтэй. За IT-ийн талбар маань болохоор одоо нэг бүр дижитал 900 болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд датан дээр суурилж гэж яриад байгаа шүү дээ. Тэнгүүд манай одоо нэг сургалтын төв дээр жишээ авахлаэр сургалтын төв дээр бүр менежер, бүр санхүүч гэдэг юм уу тиймэрхүү мэргэжилтэй хүмүүс IT-ийн бүр Cisco-гийн сургалтанд суух гэж ирдэг байхгүй юу. Тэгээд бас дата аналисттэй сургалтанд суух гэж ирдэг. Тэгээд тийм болохоор ерөөдөө чи ямар ч мэргэжил сонгосон IT-тэй ямар нэгэн байдлаар холбогдож харна тий. Одоо санхүүгийн байлаа гэж тохиод бидний хийсэн программыг бид нэр ашиглаж байгаа. Тийм болохоор компьютер дээр ашиглах шаардлагатай болно. Тэр програмыг ашиглаж сурна тий. Тэнгүүд Power BI, data analyst-ийн Tableau энэ төр гэдэг програмууд байгаа. Тэр чиглэлийн сургалтууд байгаа. Тэнгүүд яалтчгүй л IT-тэй холбогдоод байгаа гэсэн. Тэгэхээр энэгээр ерөнхийдөө IT салбар нь арай илүү нэг бус салбартайгаа илүү холбогдож байгаа. Тэгээд хэрвээ чи бүр яг IT-гаа сонгоод ороод ирвэл бусад одоо чиглэл рүү орох боломжтой. Жишээлбэл програм хангамж руу орчлоо гэж бодоход систем аюулгүй байдал руу шилжихэд амар сайн одоо төхөн байдаг. Код ч чаддаг бангууд тэрийг системийн кодчл талын source code analysis гэдэг юм уу тиймэрхүү чиглэлийн илүү гоё хөгжүүлээд явах боломжтой. Хэрвээ одоо сүлжээний талын тэгэнгүүтээ аюулгүй байдал руу орох байгаа тохиолдолд бол системийн бүр илүү бүтц талаасаа switch router гээд бус төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг нь маш сайн мэддэг болно гэх мэтлэнгээр одоо data analyst бол сүүлийн үед нэлээд тренд болоод тэгээд machine learning, artificial intelligence гээд энэ бүхнийг сурсан тохиолдолд ямар нэгэн байдлаар IT чиглэлчин өөрөө бие даат сурдаг. Одоо бусад салбар маань болохоор яг ингэж хийх ёстой юм хийдэг гэж юм уу одоо багш маань болохоор өөрийгөө сайжруулж болно. Гэхдээ яг 100% бие даат сурна гэдэг бол аюу хэцүү шүү дээ. IT бол яг 100% бие дааж өөрийгөө сурдаг. Тэгэхээр их сургуульд байхдаа хамгийн гол эзэмших чадвар бол яг найзуудтай болно ийм гэж байгаа. Тэгээд бие даах чадварыг сурсан тохиолдолд хаач очиод ажиллах боломжтой. Одоо жишээлбэл CSO гэдэг нэг залуу байдаг. Тэр маань болохоор iOS developer Монголдо номер 1 гэж явдаг. Тэгээд тэр залуу болохоор одоо хаач одоо Бали ярал дээр амарч байхдаа
зүгээр iOS developing хийгээ зүгээр хүснэг чинь хийгээд өгье. Тэгээд шууд мөнгө аваад тэрүүгээр цаашаа аялал явчихдаг те. Тиймэрхүү бүр traveling tourist амьдралтай болсон. Тэр хүнд бүр ингээд амар гоё feeling happy байгаа хөх те. Зүгээр ингээд ковидрын ард суугаад байхгүй. Одоо жишээл аюулгүй байдал ч гэсэн тийм байх боломжтой. Би гэртээ суужгаад Razer ч гэдэг юм Microsoft-ийн эмзэг байдлыг нийлүүлэнгүүт хамгийн доод нь $10,000-оос эхэлдэг. Тэгээд дээшээгээ ингээд явчихна гэсэн үг. Тэгэхээр би Монголын нөхцөлд $10,000 авсан байлаа гэж бодоход би одоо яг яаж амьдрах вэ те. Тэгэхээр чи тэр мал хамгийн доотлын баг bounty буюу одоо цоорхойг нийлрүүлэхэд л тийм үнэтэй байдаг. Тэгээд гадаад нь бүр илүү том багийг илрүүлж чаддаг болчвол тэгээд бүр илүү яаж амьдрах нь бол тэгэл тодорхойлж байгаа шүү дээ. Тэгэхээр IT чиглэлээр ороод ирсэн тохиолдол ямар ч сан газардахгүй бүх хэл төрлийн туториал бичлэгнүүд байна. Санхүүгийн тийм франдер ажиллах тийм туториал байна уугүй байхгүй шүү дээ. Хэрхэн эмчлэх талаар туториал байгаа дэлгэрэнгүй бол байхгүй шүү дээ. Тэгэхээр IT дээр бол бүх төрлийн хийж чадах одоо хайж чадчихлээвэл бүгд байгаа гэсэн үг. За нэг тиймэрхүү тэгээ баярлалаа. Баярлалаа. За слайд дээр ерөнхийдөө нэг цалингийн асуултууд айгүй их орж ирж байна. За яг одоо бидний авж байгаа цалин байгууллагын дотоод нууцтай ордог учраас бид нэр шууд ийм тим гэд хэлэх боломжгүй. Гэхдээ яг дундчдаа хэлэхэд ер нь бол дундад цалингаас 50% илүү авдаг. Та оюутан байсан, дипломгүй байсан ч хамаагүй яг ажилч байгаа бол хамаагүй илүү өндөр цалин ерөнхийдөө авах боломжтой. Тийм учраас цалингийн хувьд бол огтхон санаад зовоод ах зүйл байхгүй. Та тэгээд ганцхан ажлаас гадуур дахиад 2-3 бизнес давхар эрхэлж болно, та хичээл зааж болно, эсвэл ингээд бусдаас юм зэрэг одоо бид нар халтуур гэж ярьдаг тэднийг ингээд хийж аваад өөрхөн хэрэглээнийхэн мөнгийг авч болно, цалингаа тэгээд хадамжруугаа хийж болно. Цалингийн асуудал дээр бол нэг тэгж амар санаа зовоод ах зүйл байхгүй. За тэгээд өнөөдрийнхээ лайвыг ерөөхдөө өндөрлөх тийшээ хандъя гэж бодож байна. За тэгээд биднэрт ер нь бол хариулах хэвээр айгүй их олон асуултууд байсан. Гэхдээ тэд нэр ингээд илүү дэлгэрэнгүй хариултуудыг хүсэж байгаа учраас яг энэ лайв дээр шууд ярихад жоохон асуудалтай байна. Лайв маань хэтэрхий уудахтай, хэтэрхий урт болчих магадгүй. Тийм учраас тэгээд манай Moise Hakun клуб маань яг мэгжил бүр дээр илүү дэлгэрэнгүй тайлбарсан видео бичлэгүүдийг YouTube сувг дээр оруулахаар сая тохиролцлоо. За тэгээд би энэхүү лайвны доор клубийнхаа Hakun клубийнхаа YouTube линкийг оруулчихъя. За тэгээд 7 хоногт нэг удаа ч юм уу ямар нэгэн байдлаар цувралаар хэдүүлээ илүү IT мэргэжлийн талаар энэ мэргэжилтэд илүү татан танилццгаая. За тэгээд манай лайв дээр хүрэлцэн ирээд миний урилгыг хүлээж аваад нийт залуучуудаа, дүү нартаа, ах эгч нартаа зөвлөгөө өгсөн таадтай маш их баярлалаа. За тэгээд яг энэ лайв эхлүүлж жоохон сандарч байлаа. Одоо арай гайгүй байна. За тэгээд өнөхөө лайв гэсэн маш идэвхтэйгээр энэ бол 100 гаруй хүмүүс үзлээ. Тэгээд маш олон хүмүүс хадгалаарай гэж хэлж байна. За тэгээд лайв ерөнхийдөө бол хадгална. Тэгээд бид нартай хамт биднийг дэмжиж бидний яриаг сонссон залуучуудаа мөн их баярлалаа. За тэгээд бүгдээрээ баяртай сайхан амарцгаарай.